Орой минь төргийн үзэгчтэй Plus TV-гийн 20 цагаас 21 цаг 30 минутын хооронд орон даяар DD антенаар Sky телевизийн сувгаар мөн сансар сувгаар явагдаж байгаа дотн эндэр ярианы өнөөдрийн зочноор та бүгдийн танил Ламзовын гүн далаа оролцож байна. Бусад цол гоншинг хэлэх шаардлага бах ард түмний намын дарга байсан одоо ард түмний хайрлын намын дарга улсын их хурлын гишүүн асан эрүүл мэндийн сайд асан бид нар бараг нэг үеийн одоо хуучнаар зүүн герман буюу ардчилсан германд оюутан байсан юм хүмүүс байна. За орой минь төргийё. Тэгэхээр яг үзэгчтэй хүндлээд бид хэдий таньдаг бас гайгүй ойр дотн байдаг ч гэсэн чи гэж ярихад муухай хоёлаа та гэж ярьчих тийм ээ. За амьдрал ямар шүү вэ? Монгол улсад ардчил 25 жил болчлоо. Ардчил ялаад. Таны амьдрал ямар шүү вэ? За миний амьдрал бол одоо юу гэдгийг ардчил ялаад дээшилсэн, доошилсан тийм зүйл ерөөсөө байхгүй. Өөрөө Германд байсан, надаас бас нэг хэд дээр байсан бас мэдэх бах те. Би Германы хамгийн баян оюутан байсан. Бүр тасархай баян оюутан байсан. Тэгээ яг тэр чинь 84 оноос л би чинь одоо Германд бизнес хийж эхэлсэн хүн л дээ. Тэгээд ер нь л надад одоо тий ширээ нүддэгчтэй германуудтай мал цогтөг тий бас бурхны авралаар тий гайгүй дайжгүй тий тэгээд яг ардчил бас ялсан нь тий бас юу гэдгийг ажил хөдөлмөрөө хийх бизнесээ хийх үргэлжлүүлэх юмд бас илүү одоо нөлөөтэй тий илүү бас эрх чөлөөтэй хавчигдахгүй бас ийм талаараа нөлөөсөн байх л гэж бодож байна л да. А түүнээс ш одоо юу гэдгийг энэ 25 жилд одоо би өөрийгөө те ардчил ялсан учраас л одоо бүр гоё болчлоо ч юм уу сайхан болчлоо гэж хэлж байгаа юм биш. Би яагаад асуусан гэхээр шинэ өөрөө бол ардсан намын дэд дарга байлаа л да те. Тэр чинь бас ардчилд Монголын ардчлалын төлөө юм хийсэн хүн Монголын ардсан намын дэд дарга болохоос одоо тэр хэмжээний месдэг хүн болгон авч чадахгүй. За яг хөө өнөөдөр ингээд ардчил 25 жил болчлоо. Сүүлийн үе жоохон байдал нэг сонирн болчиход байна. Ардсан нам дотор гэвлийг ер нь юу гэж үзэж байна. Тэгэхээр ийм ардчил 25 гэхээр л энэ 25 жилийн түүхэнд ардчилсан нам тий ялсан ардчилсан нам төр барьсан юм шиг бас ойлгохдохоор болчлоо л доо. Тий яг хөө Монгол ардчлалын зам гэж ингээд тэр зам руу орсон тий тэр голдрол дотор ингээд нэг юм явж штэ. Энэ жил бол 25 болчлоо л да. А тэгэхдээ яг одоо Монголд ардчил байна уу? Одоо үнэхээр шудраг ёс тогтж уу гэвэл тэр бол би бол үгүй гэж хэл. Монголд бол ардчил бол байхгүй тий? Орд тас үгүй гэж болох байх тий? Үгүй гэж хэлж болохгүй байх. За ардчлалын тодорхой одоо үнэлэмж элементүүд бол бас байна тий? Шудраг ёсны үнэлэмж элементүүд баг зэрэг бас байна. Тэгвэл яг одоо Монголд ардчил одоо тогтцоон, гоё болцсон, шудрагаас тогтцоон гэвэл энэ маш том эндүрл болно. Та ардсан намын дэд дарга бах та. Шинэ энэ эсрэг магадгүй нам доторх жоохон гажаа гараад ирсэн эсрэг юм хийж болоогүй юм уу? Яасан? Гэхдээ энэ ингэт юм байна. Хүн чинь одоо нөгөө хүнийг танихын тулд түүнтэй хамт одоо нэг машин одоо давс дуусгах хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Одоо хэдэн жилийн одоо 30 жил 40 жил ууж идэх юм уу тэр давсыг чинь тий. Эртний өгсүүдээ тий. Нэг шуудаал гэдэг үг нь тий. Тэгээд энэ одоо 25 жил гинөө тий. Би энэ 25 жилийн сайн мэдэхгүй. Ямар ч хэлсэн би 2000 оноос улс төрд орсон. Тэгээд 2000 оноос өнөөдөр хүрэхэд би одоо саяхан болтол энэ нөхдүүдийг бүрэн таниагүй юм байна л гэдгээ ойлгосон. Ер нь л миний дотор бол нэг эднэр дотор бас нэгэн болохгүй юм байна да ингээд тий. Юунаасаа болд юм гэдгийг нөгөө ардсан намынхныг хэлж байна. Ардсан намынхныгаад ярьж байна л дээ. Би ч нэг бусад хүмүүсийг би хилээд явах та. Өөр нам юм чинь. Ардсан намын бүр ялангуяа гол удирдлагын улсыг л хэлнэ шүү дээ. Өөрөө жирийн сумын даргатай ч байдаг юм уу бараг нэг дүүргийн дарагч бараг мэдэхгүй байсан биз дээ бараг. Ер нь ардчилсан намын жирийн гишүүд сум одоо тий анхан дунд чатанда ер нь надад сайн байдэн штэ. Маш сайн. Их хүндэлдэг, дэмждэг.
их одоо надад бол хэлт гүнтлээгаа те манай дээд нөхдүүд бол бас болохгүй байх шүү те бид нар бас харж байгаа мэдж байгаа ойлгож байгаа л гэж хэлдэг юм. А яг дээд чатандаа ингээд ороод ирэхээр тэр нөгөө бүлэглэл пракц гэж нэг амар том хуйлдаан юм бас байна л да. Тэр нь л ардчилсан намыг нэг ийм муухай бас болгож байгаагийн нэг том одоо юу гэдгийг шалтгаан л да. Тэр бүлэглэл фракцт нь ороод явсансан бол эрүүл мэндийн сайдаас ч хусахдахгүй одоо айгуу тул сайд ч ингээл 12 оноос хойш байж л байсан шүү дээ. Тусдаа нам байгуулж гарах шаардлагагүй. Яагаад энэ ийм тэр тусдаа нам байгуулж гардаг асуудал ч гэсэн бас тэр бүлэглэл фракцтай ч холбоотой юм шүү дээ. Би өөрөө нэг бүлэглэл фракцт бас ордгоо маа. Миний одоо юу шүү дээ анханасаа л энэ нэг угшил гэж нэг юм байна шүү дээ тий. Би бие дааж одоо их хурлд ороод тий ер нь одоо улс төрд бие дааж орсон болохоор хэн нэгэн хүн намайг ингээд чирээд чи миний фракц болоороо чамайг улс төрд орууллаа. Одоо чи намайг ингээд гараа өргөхөөр ингэж өргөөл тий. Намайг ингээд одоо ингээл явж байгаараа гээд ингэж ерөөсөө оруулаагүй. Одоо энэ улс төрд бол голдуул нэг нэгэ хөтлж ордог. Тэрний өвн энэний өвн гэж хүнийг ингэж олж ирж ингэж те тэгэл ингээл албан тушаал юм хумаар ингэж хоорондоо барьцалдаж авдаг юм байна л да. Янз бүрийн бизнес юмараа. Тийм юмгүй болохоор бас би өөрөө нөгөө пракцууд нь ордгоо. Одоо юу гэдгийг одоо мүүднийх нэг пракц гэдэг юм уу, моохынх нь ч гэдэг юм уу, соцтекүүд нэг ч гэдэг юм уу. Ингээд эдгээр чинь хуучин юмараа л пракцлаад л байдаг юм байна лээ л дээ. Тэр нь дэхтэй 1990 оноос л одоо баг тэр пракцийнх нь тэ олон намуудын нийлбэр нь тавигдсан юм байна лээ л дээ. Би чинь 10 жилийн дараа буюу 2000 онд орж ирээд орж ирэхдээ тэр пракцаар нь дамжихгүй шууд бие хүн гүндала орж ирэхэд нөгөө фракцаас нь хэн ч их хуралд байгаагүй байхгүй юу? Одоо улс төрийн том тогоондоо байгаагүй бүгд гудамжинд. Тэгээ би хамгийн түрүүнд тэргүүний игнэнд очичоод тэр огшил могшил фракц маракц гэдэгтэй холбогдоогүй. Өөрөө тэр үед одоо их хурал сууж исэн 4 хүн байсан ардчилсан намаас. Ардчилсан нам биш ээ. Ардчилсан намаас 2 хүн л байсан. Ардчилсан намаас ганцхан байсан талигач. Талигач нам. Тэгээ наран цэцэрлэлт. Тэгээ би ардчилсан намд ороод байж яснаа нам тиймэр хөвчтэй. Нүүр царын баялаа. Дэд дарга нь баялаа. Тэгээд одоо гараа явчлаа л да тийм ээ. Гэхдээ ийм тэгээд ингээд дахиж одоо нам байгуулах шаардлага байсан юм уу? Хүмүүс зарим хүмүүс бол муу хэлж байна. Өө энэ одоо тогтворгүй нөхөр байна. Ардчилсан намд байлаа. Дараа нь ард түмний хайрлын нам. Үгүй ард түмний нам байгуулсан. Одоо ард түмний хайрлаа гэдэг нам байгуулж байна. Ингээд энийг бас буруу талаас нь сөргөөж тавих, бүр тоглоом шоглоом их нэг хэсэг хүмүүс байна. Одоо байгаа л үстэй ер нь те. Тэгэд ардчилсан нийгэмд нэг л юм штэ. Хүн өөрийнхөө хүслээр юма хийгээл явг л та. Хүний хийж байгаа юмыг одоо тэгж ингэж гэж ярих нь хэрэггүй юм байгаа. Нэг хоёрдугаарт нэг юм байдаг штэ. Тогтмол ус ер нь л жаахан өмхөрч ихэд байдаг. Герман үг штэ. Тэ? Өөрөө мэдж байгаа те. Сул ус. Тэ. Би бол одоо ингээд нам байгуулаад ороод гараал эн чин те. Эн чин айгүй идэвхтэй байгаагийн шинж те. Нэгдүгээр, хоёрдугаарт нэг арга зам хайж байгаагийн шинж байхгүй юу? Үүний чин цаана дандаа нэг шийдэл хайсан те. Зам гарц хайсан л юм үйлдэл явж байгаа болохоос би одоо сайн дураараа ингэж байгаа. Нөхцөл байдал хүний чинь бас янз бүрийн байдалд оруулдаг байхгүй юу? Ойлгохгүй шүү дээ. Одоо жишээ нь жаргал сайхантай ярихдаа ингэж нэг яалаа. Энэ үл яг баруунд бол байдаг л үзвэл бас нэг сонгуулийн шоу гэд нэрлэл нүү одоо хүн юу гэж ойлгоно. Энэ үл ихтэй гэмт хэрэг биш. Би үл энийг нэг тийм гүнзгий авч үзээгүй. Гэтэл маргааш нь сонин хэвлэлээр интернетээр л одоо өөрийн чинь магтсан, муулсан одоо баг шараатны эмнэлэгт байх ёстой хүн одоо телевизээр одоо ингээл баг хөдөлгөөнгүй ингээл барцгар царайлаа сууж явах ёстой хоныг нь бичиж байгаа. Гэтэл өөрөө бол ингэж байгаа за жаргал сайхан битэрийн айлын залуу гайгүй царайтай байж гэлээ ингээд энийг л хүмүүс зүгээр энийгээ түлээд авчиж болох л байтал тийхгүй шүү. Тэгэхээр Монголын нөгөө сонгогчд маань бит хоёрын сурсан тэр Герман орны сонгогчид хэмжээнд бас хүрээгүй юмыг ойлгохгүй зарим юмыг асар хүн түлээж авч байна. Тэр жоохон тэгэнгүүт энэ ер нь мэдрэл муутайч гэдэг юм ингээд шүү. Тэр ийм нэг юм хэлсэн. Дүлээдэм царайлаад байж бол айгүй монголчууд айгүй чухал цараагаар энэ ийм хоёр юм. Нэгдүгürt би гэдэг хүн тэнд байж байгаа. Гүн далаа гэдэг хүн.
Над руу бол маш их гүтгэлэг, дайралт янз бүрийн юм явдгийг. Тэр намайг бол ер нь тэгээ за одоо ор үндэсгүй бүтгэх, миний хэлсэн юмыг гуйлах, намайг одоо юу гэдгийг муу мухагаар доромжлох, тэр муухай юмыг хийдэг нэг хэсэг одоо бүр тусгай хүмүүс ч юм уу байгаа. Одоо над руу дайлдаг тий. Тэр нь бол мэдээж одоо бодвол энэ нөгөө намуудаас ч юм уу одоо өрсөлдөгч одоо хэн байдгийн тий. Тийм юмнуудаас гардаг болов уу гэж би боддیں۔ Хоёрдугаарт энэ юм одоо юу гэдгийг би жишээлбэл ингэж хэлээгүй шүү дээ. Бид хоёрын одоо хинэн царайлаг юм хэлээгүй шүү дээ. Хэлээгүй. Та нар одоо нөгөө нэг Eagle телевиз дээр тэр чинь гарсан. Ухраагаад үзээрэй. Eagle чинь нөгөө Univision дээр ухарж үздэг шүү дээ. Өнөөдөр бас байгаа шүү. Ухраагаад үз. Би бичээд авчихсан. 3 хоног би тэгж яриаггүй. Сүүлд нь бид хоёрын яриаг тийм үү? Гуйлахтууд миний бодлоор энийг би жаргал сайхан хийсэн гэж бодож байгаа. Жаргал сайхан ч нөгөө ингээл тэр юмны дараа ингээ утсаа аваад очирдаггүй яриад байсан шүү дээ, тий? Гинтхэн одоо студи эфир дотор би бас гайхсан энэ утсаар одоо яаж байгаа юм бол одоо үүдэн дээр одоо амтын өн цуглуулж одоо намайг гарахаар л одоо нүдүүлэх гэж юм хийдэг юм болов гинтхэн юу болж өгöd. Тэгэл наадах чи YouTube дээр тавьсан байгаа. YouTube дээр хин нэгэн хүн тэрийг чинь авч тавина штэ. Тэ? Тэгэхээр нөгөө жаргал сайхан би бол тэгжил зүгээр хардаж штэ. Ягд гэвэл миний хэлээгүй үгийг надаас гаргаад яриад ингээд тавьсан байгаа байхгүй юу? Тэ? Тэгэхээр чи би одоо ингээд тэрний хажууд очиод битэрийн одоо хин царайд сайхан юм бэ гэж би хэлээгүй юм штэ. Би бол зүгээр ингээд хараадсэн чинь юу жаргал сайхан нэг тийм нүүр ам нүдэн нэг тийм сонин харагддаг байхгүй угаасаа надаа тий. Тэгэнгүүт нь би ингэж очиод тий бүрийн хажууд нь миний санаад гэсэн яг ингэж за ингэж одоо телевиз үзэгч та нар одоо энэ хоёр хүнийг нэг нүүр царайг нэг ингэж хараатгаач тий нэг тий ямар шинж тэмдгүүд энэ хоёрт байна тий. Ер нь тий аль одоо ямар шинжтэй хөө юм хэн ямар шинжтэй хөө юм хар гэдэг маягаар уг нь би тэгж одоо хэлж тэгж тэр санаа нь тийм байсан. Тэгээс одоо би тэрний хажууд очиод зэрэгцэж ингэх гээд алиусгүй бол одоо хин царайлаг бишээ тэг ер нь эр хүнд царайлаг биш ямар ч асуудал биш шүү дээ тий эр хүн чинь нэг сармагчингаас илүү царайлаг байх хэвээр тэгээд нэг 2-3 юм алж сайн чаддаг байх хэвээр гэж байгаа шүү дээ тийм үү би тэгж хэлдэж шүү дээ өөрөө бас тэгж боддог тий гэтэл миний тэр тий битэрийн энэ царайны хэв шинж төрхийг ингээд ажиглаад тахтаа гээд ингэсэн юм маань YouTube дээр очихороо тий битэрийн хин царайлаг вэ гээд ингээд гарчиж байгаа байхгүй юу тэгээд би энийг бол тэгж бодож байгаа байхгүй юу хуулж аваад ингээд YouTube дээр урьдчилаад бошуухан ингээд тавиал ингээд гаргацсан хүмүүс болохоор интернет дээр нь эргэж үздэг болохоос хинч гэртээ ороод нөгөө Univision-ыг ухрааж үздэг юм байна л да. Тэгэхээр Univision чинь нэг хэд хоног 3 хоног хадгалагддаг шүү дээ. Ухрааж үзэхээр хэд хоног ч үлээ тэр чинь одоо уржигдэр байсан уу? Яг өнөөдөр энэ цаг мөчид Univision-ыг эргүүлээд харах юм бол би тэгээгүй гэдэг нь бол байж байгаа. Би бас тэрийг өнөөдөр нөгөө хүмүүс тим юм тэгсэн юм уу чи гэдэг ингээд яриад байхаар нөгөө YouTube-ийн үтсэн чинь тийм байж байгаа байхгүй. Тэгэнгүүт нь би Еврога тэ туслах руугаа очтаад хөө юу хараатгаач тэ. Иглийг хараатгаач яг тэгсэн байх уу гэсэн чинь игл шал өөр юм. Наадхад үл яг тэр чигээр нь бичиж аваад байж байгаараа гэд тэ. Ингээ би одоо баримт болгоод аваад үл. Ер нь үгчдийнхээ өмнө асууя л та. Одоо тэр хөмсийн бичээд байгаа шиг урд нь ер нь өөрөө шар адны эмдэгт үзүүлсэн юм уу хөвчээсэн байдаг. Хоёлаа байхгүй. Ийм тэнийг юм яриад яах вэ? Чи намайг бацаанд бас нэг тэгж хэлсэн байхгүй. Энэ Арслан бол шар адны архаг өвчтөн гэж. Одоо би тэнд нэг удаа очиод эмчлүүлсэн бол юм уу нэг эмчид үзүүлсэн бол одоо яах вэ? Намайг бас тэгж хэлжсэн болохоор би тэрийг ерөөсөө одоо ёстой. Одоо тэгээд тоодгүй л тийм байсан бол одоо тэр эмнэлгээс нь ч юм уу ямар нэг аргаар энэ хүмүүс чинь мөнгө ч болсон төлж байгаа нөгөө бичгийг авчирсан тий. Эмнэлгийн стор гэдэг шүү дээ. Ер нь тэгээд ийм штэ. Шар хаданд очиод хүн үзүүлсэн ч байсан тэр чинь өөрхийн сэтгэл санаагаараа доголдсон ч юм уу яасан ч юм уу тэ стресс тэнд очиж ядаргаа мадаргаатай очиж л байгаа шүү дээ тэнд тэ тэнд одоо энэ манай Монголд бол нэг ийм одоо би түрүү хэлсэн шүү дээ ардчил тэ шударгаас Монголд байхгүй тэ бараг байхгүйтэй ялгаагүй дээ гэж би нэг хэлсэндээ чамайг эхлээд асуухаар эн чинь ийм учиртай байхгүй одоо ихэнх телевизүүд нь тийм үү? Ингээд хүмүүсийн одоо
одоо мөнгөтэй баячууд одоо олигархууд чинь бүгд телевизтэй те. Гэхдээ энэ телевиз бол тийм биш байх те. Би бол мэдэж байна. Миний ард хэн нэгэн хүн байгаад гүн далаагаас тэгж асуугаарай гэд над хэн ч хэлэхгүй. Ихэнх телевизүүд юм уу? Ихэнх сонингууд те. Одоо юмнууд нь дандаа нөгөө улс төрчид олигархуудын гарт. Тэгээ дандаа нөгөө бас мөнгөөр те. Болдоо ингээд нөгөө хаалтын гэрэмэрээ юм хийчдэг те. Тэгээ ер нь одоо юмыг бол ингээд буруу талаас нь одоо олон нийтийн толгойг одоо угаах талаас нь юм уу нэвтрүүлэг хийж зохион байгуулалтаа хөндлөө дайрах те ийм одоо муухай юмнууд бол ерөөсөө Монголд хаасайгүй байгаа болохоор эн чинь бас те хэдийгээр энэ эрх хэрэгчлөө гэж ярьдаг боловч нөгөө шудраг ус гэдэг юм бас байхгүй бас нэг альва юмны нэг үнэлэмж те энэ ард түмний шүүлт гэж байхгүй мөн одоо юу гэдгийг төр захиргааны шүүлт аль талынх нь одоо шүүлт гэж байхгүй. Тийм учраас энд нэг тийм эмх замбраагүй тий хэн мөнгөтэй хэн залтай хэн одоо муухай хорон санаатай ингэж ялдаг ийм муухай шудраг бус юм Монголд явж байгаа бол байхгүй юу. Тэрний л нэг илрэн штэ. Одоо тэгэл хүнийг гойвуулж ингэж тий юу яадаг. Тэгэл за яах вэ одоо намайг гойвуулаад юу гэдгийг тэгж гаргалаа гэж бодъё л да. Тэгээ энэ нь тий нийгэмд ямар хор уршиг авчирсан юм. Харин ч би тэгж байгаа. Хэрвээ би тэр тэнд инээдэмтэй харагдсан бол нэг сайхан инээж аваад яг үнэ хүмүүс телевизэн шоу гэдэг баярлал үзэх юмгүй үзэх дургуй нь өөр суугаа солиод эн чи одоо цаана 100 сувг байгаа гэлгүй дээ бодвол те ингээд явна үсттэй. Шинэ баруунд бол тэгдэг штэ энэ телевизийн нэвтрүүлэг гэдэг бол ер нь шоу гэдэг те. Өөрөөр хэлбэл үзэгчдийн чөлөө цагийг өнгөрөх гэсэн тийм л гэдэг. Мэдээж битээр бол энэ дээр л хэдийгээр одоо хошин шог яриад нэг учиргүй тэгээ хүнийг инээлгэх зорилгогүй ч гэсэн шинэ эртээдийн тэр үйлдэл би бол тэрийг нэг тийм гүнзгий хүлээж аваад тэр нь муу энэ муу ердөө ирэх. Нийгэмд ямар ч юм уу улс оронд ямар ч хор хохирол тэнд уцраагүй хэн нэгэн хүнийг бид нар одоо тэнд доромжлоогүй яг хоорондоо тэр үл ойлголцох асуудал байсан тэр нь юунаас болсон гэхээр би ойлгохдоо Жаргал сайхан гэдэг хүн тэнд 5:30-аас 6-гийн хооронд цагтаа би 6-аас 6:30-ийн хооронд цагтаа тэгсэн Жаргал сайхан гэдэг хүн тэнд одоо хоцордгоороо хоцроод хүрээд ирчих. Тэгээ хурд ирчээд миний цаг дээр ингээд шал өөр сэдвээр ярих гээд ахаар нь одоо би жаахан дургууд хүрээд байхгүй да. Тэгээд одоо Жаргал сайхан чи одоо гарчаач те миний цаг штэ те чи хоцорд ирсэн чиний буруу штэ дараа нь чи болооч те энийгээ зохицуулаач гэл ингээд тэгэл тэгсээр хагаад битэр чинь хоорондоо муудалцж байгаа байна. Яг тэр асуудлыг арих тэр үс шагаа надад үгүй энэ Жаргал сайхныг таны цаг руу араас нь ор гэж байгаад хоцорчхоор нь ор гэж байгаад оруулсан юм аа. Жаргал сайхан бол одоо өөрөө тэ тэрийг тэр шагаад ч буруу байхгүй шүү дээ өөрхий. Үгүй би зүгээр яг алтан шагааг буруутай гэх нь хаашаа юм. Гэхдээ алтан шагаа хөтөлж явуулж байгаагийн хүнд гүндлээгаа Жаргал сайхангаа оройтсон юм аа. Өмнөх цаг нь байсан. Тэгээ яг хоцорчхоор нь та хоёрыг давхар оруулъя гэж бодсон юм аа. Та хоёр нэг ингээд энэ сэдвээрээ ингээд яриа тохирчоороо хэлсэн болвол тэр чинь би ойлгочих байхгүй юу? Би бодохдоо Жаргал сайхан гэдэг нэг төрөмгийн нөхөр хурж ирчээл хоцорсон цагаараа ингээд орж ирчээл тэгэл миний цаг дээр л энд ингээд хэрүүл өдөөд байна л гэж одоо тий ойлгоод бас яахан дургуйслаа илэрхийлээд дээр нь сүулдээ бүр хажууд нь очиод ямар нүүрний шинжтэй хүмүүс юм нэг хүмүүсний хараад тахтаа гэж ийм байдалтай хүртэл болтлоо дургууга дотроо хүрлээ шүү дээ би. Гэхдээ миний хувьд бол одоо тэрэн зөв тэрэн буруу гэж ямар ч утгагүй. Би нэг нөгөөлөхөд хоёулангийн чинь гэрт орж хоолунд ижижсэн хамт худамжин загсаж аль алинтай үгээ хэлж шахсаж явлаа. Өөртөө чи хамт нөгөө Чингисийн хойдолд машин бидний хүртэл унгаал цагдаа дуудагдал явж исэн л да. Тийм болохоор энэ асуудлыг арих энэ бол тийм чухал асуудал биш. Дараагийн нэг зүйл байл да. Өөрөө нэг хэлж ирсэн эрүүл мэндийн сайд болцсныхаа дараа. Дэд сайдын суудал 400 сая штэ гэд. Үнэхээр сайд болохтой мөнгө өгсөн үү ер нь? 800 сая. Би тэгж ярьдаг нь бусад одоо тэр үед одоо тэг 400 сая төгрөг өгсөн дэд сайд болж исэн одоо тухай бүр одоо ингээд хүмүүс ярьдаг байсан шүү дээ. Тэр 400-аар болчлоо энэ болсон тий. Тэр үед нэг их мөнгөтэй хүмүүс болсон да. Та нар хэрвээ яг сануул тий. Тэрийг тийм л юм байсан юм шиг. За уусаар нэг үзэгчийн асуултыг авчи байна уу? Таныг сонсож байна. Байна. Байна уу? Боллоо. Та манай шууд утсаар улсын их хурлын гишүүн асан ард түмний хайрлын намын дарга
Ламзуугийн гүн далаагаас асуух асуултаа тавьж болж игэл нэг минутанд багтаагаад асуултаа тавьчихвал зүгээр байд. Хэрв манай зочныг ямар нэгэн байдлаар доромжилсан, гүтгсэн тиймэрхүү зүйл шууд ярих юм би уцаа шууд тасалчнаа. Ягаад гэвэл би бас зочноо хүндэх ёстой. Телевиз гэдэг бол бас өөрийн ээжигтэй байдаг. Ингээ үзэгчтэй Plus TV-гээр өдөр болгон оройн 8 цагаас буюу 20 цагаас 21 цаг 30 минутын хооронд явагддаг дотн эндэр нэвтрүүлгийн өнөөдрийн зочдоор Монгол Улсын их хурлын гишүүн асан ард түмнээ хайрлын намын дарга Ламзуугийн гүн далаа оролцож байна. Хайрлын гэдэг үг амнаас ч нэг гарахт их төвдөрчээж гарч ийн шүү. Үгүй би нэг гэдгийг сайн ойлгохгүй байна. Үгүй би нэг ард түмнээ за би дугааргүй утас авдаггүй маа дугаараа. Ямар амаатай. Хэрэг хүнд оромжтой. Ямар ч юм. Байна уу? За. Байна уу? Та ярьж болно таныг сонсож байна. Сайн байна. Сайн байна. Энэ өдрийн тав төргий. За минь. За юм асуумаар байна. За энэ артистик юм яг аль тийшээ яваад байгаа вэ? Энийг залуу хүний хувьд асуухад нэг ойлгохгүй юм аа. Гүнлэг шинэ. Тэгээд хүн таавар их талаар хүмүүс одоо ярьж байгаа юм л та тэгээд тэр талд артистик шүү дээ. Гэдэг талаас нь хандж байгаа. Тэгээд өнөөдөр артистик нь яг бидний дээш өгсөд энэ хойч ирээдүйд бидний өөдөө яваад энэ эсвэл одоо тэр тогтоол болох шиг байгаад байна гэдгийг бид ойлгохгүй маа. Гахалтраа долоохносоо хувьд төлөв гэж хэлэхэд бид нэр гарах харцаа олдохгүй наа. За баярлалаа. Энэ чараа. Баярлалаа. За 1 минут болоод тасчлаа. Зөв асуулт байна тий. Тэгэхээр ийм би бол яг энэ Монголын энэ зах зээл ардчил яхан буруу яваад байна гэж ингээ одоо сүүлийн үед их боддог тий санаа зовдөг болсон л доо. Одоо бол Монголд яг хүний эрх тий ардчил чинь хүний эрхийг л их дээдэлдэг. Хүний төлөө нийгэм байгуулна гэж байгаа шүү дээ. Энэ нийгэм хүний төлөө биш болчих. Биш болсон. Ер нь биш юм байна тий. Хүний эрх гэдэг юм хотлоо юм байна. Ерөөсөө Монголд бол Монголын жирийн иргэнд эрх мэдэл байхгүй юм байна. Зүгээр эднэр ингээд нөгөө нэг тоглоом дотор явдаг юм байна. Их хурлын гишүүн байж ахсан барил авдаг байсан юм байна. Гарч юм шиг. Тийм л байсан те. Одоо ч бүр тэр хэвээрэл юм байна. Би тэгэхэд бас их гайхдаг байсан. Дураараа л байдаг юм байна. Хуульч гэж байдаг юм байна те. Тэгэхээр яг тэр намайг барьж исэн шиг те. Тэр чинь одоо 12 жилийн өмнө те. Онгоцны буудалтай. Тэрийн шиг одоо ч гэсэн одоо энэ арчил ялчаад байна гэж байгаа шүү дээ. Арчилсан одоо нам одоо нэг арчлалын түүчээ болсон арчилсан нам төр барьж арчилсан нам ерөнхий сайттай арчилсан нам их хурлыг олонх нь арчилсан нам ерөнхийлөгчтэй болчихсон байхтаа л нөгөө ардчлал нөгөө хүний эрх нөгөө шодрог явсан тогтоогүй тий энэ 3 жилд бас тийм одоо тэрийг тогтоох ийм оролдлого одоо юм бас гарсангүй шүү дээ энэ юм дээр энэ 3-4 жил болж байгаа ийм өөрчлөлт шинжилтийн юм бас ерөөс ахиц юм гарсангүй. Тийм байгаагүй юм чи яг юу угаасаа тийм юм одоо за яг би юу гэдгийг Монгол ардын хувьсгалт нам Монгол ардын нам төр барьж яхаа за энэ бол хуучин коммунистууд эднэр бол зүгээр одоо арчлыг ойлгоогүй мэдрээгүй хүмүүс энэ бол ойлгомжтой юм аа. Монголд бол яг үүндээ тоглоомын арчил гэдэг замаар л явж байгаа юм байна гэж бодож ирсэн. Сүүлийн 3 жил ингээд арчилсан нам маань төр барьж яхад нөгөө ардчил маань яагаад ингэж урган цэцгэлэн гарч ирж үр шимээ амьдрал өгөхгүй байна тий энийг харангуут ер нь тэгээд за Монголд бол ерөөс ардчил за одоо байгаагүй гэж хэлж бараг болох хэмжээнд тий ардчил бас их юм үндэ хөрсөн дээрээ бас буугаагүй хүндээ хүрээгүй тий хүний эрх хэрэгчлөө жирийн хүний эрх хэрэгчлөө гэдэг юм байхгүй болцсон шудрагас гэдэг юм байхгүй болцсон ийм болохоор ардчил гэж ярьж ардчил тогтсон гэж хэлэх ямар ч үндэслэлгүй тэгээд энэ зах зээл ардчил зах зээл гэдэг үг хоёр бас их зэрэг явдаг шүү дээ бид нар ардчил зах зээлийн нийгэмд гэж те энэ зах зээл гэдэг нэг юм зэрлэг капитализм авчираад тавьчихсан тэгээд тэр зах зээл нь өөрөө ерөөсө дарга нарын те томчуудын боссуудын зах зээл болцсон одоо жирийн иргэнд хийдэг бизнес те олддог юм байхгүй болцсон ерөөсөө энэ зах зээлийг бүгдийг монополчлоод лиценз зөвшөөрлөөр хаагаад одоо баг хувьчлаад авцсан тий гадаад нөхдүүд ингээд ийм
одоо даргын, боссын, монополийн бизнес бий болцсон. Ингээд энэ буруутай нь ерөөсөө төр засгийн эрх байсан хүмүүс. 90 оноос 2012 он хүртэл тийм ээ одоо 22 жил төр барьсан одоогийн Монгол Ардын нам сүүлийн одоо 3 жилд те төр барьж байгаа энэ ардчилсан нам альсгаад хамтарч барьсан энэ тэн гээд оруулах юм бол энэ хоёрын л одоо удирдлага буруутай. Тэ энэ ард олныг энэ зах зээлийг энэ ардчлалыг зөв утгаар нь явуулаагүй. Тэ. Гэхдээ ардчлалыг зөв утгаар нь гэж энэ ч одоо Монголын ардчилсан намын дэд дарга байсан хүн өнөөдөр энэ намыг шүүмжлээд өөр нам байгуулж асууж байна. Ардчилсан намын одоо ерөнхий нарийн бичгийн дарга байсан ганц хүгээ барьж аваад 24.6 жил хийлээ. Тэр нь яг нөөцнөөс хэдэн тэрбумыг ицсэн тийм ээ. Тэгээ энэ ардчил гэдэг юм ер нь байдаг юм уу? Монголд энэ харин би хэлээд шүү дээ. Ардчил гэдэг юмыг буруу явуулжээ гэдэг юм тийм. Би энэ дээр би нэг л юм хэлье. За би одоо яг би оншин тавьчаад би энэ одоо үгийг хэлж байгаа шүү дээ. Тийм үү? Тэгэхээр би энэ дээр хамгийн энгийн юмаа хэлье. Тийм. Ерөөсөө ардчлал гинүү, мардчлал гинүү, юу гинүү, тэ хаан засаг гинүү энэ аль нь ч хамаагүй юм. Уг нь бол ард иргэдэд. Ард иргэдэд юу хэрэгтэй юм бэ? Ард иргэдэд ерөөсөө сайхан амьдрал хэрэгтэй. шудраг байсан. Сайхан амьдрал шудраг өстой. Энэ чинь бас оронтой шудрагаас сайхан амьдрал хэрэгтэй юм. Шудраг ёсонд байгаа сайхан амьдрч чадахгүй байна гэдэг бол бас байхгүй л да. Ер нь бас шудраг ёс байж ч сайхан амьдрын штэ хүн тий. Шудраг байвал бас сайхан амьдрал ирнэ тий. Тэгэхээр би зүгээр элдв тэрийн ёс мос изм гэж ярихгүйгээр би ганцхан л юм хэлмээр байна. Ард түмэнд сайхан амьдрал хэрэгтэй. Өөр юу ч хэрэггүй. Тэр ардчлалч хэрэггүй, тийм юм ч хэрэггүй байхгүй юу? Тэр ардчил тэр шудрагаас энэ юм чинь тэр сайхан амьдралд хүрэх тий нэг зам хэлбэрэн шүү дээ. Гэхдээ ард түмэндээ бол аль зам нь хамаагүй байхгүй юу? Аль зам, аль изм нь хамаагүй байхгүй. Ерөөсөө хүн сайхан амьдрахын төлөө л явдаг, сайхан амьдрах ёстой. Тэгээ тэр сайхан амьдралын тэр төр засаг нь нөх ёстой. Тэр нь ямар төр засаг нь хамаагүй байхгүй. Одоо Сирийн жишээг авъя л та. Энэ Арабын орнуудад ардчил гээл аваачаал одоо 3 жилийн өмнө те нөгөөдөл нь ингээл барууны ардчлалыг дуурайгаад явлаа л гээл тэгсэн чинь ардчил аваад ирлээ гэсэн чинь бөө юм болоод бужигнаал ингээл улс орн нь бүр ингээл нэлттэй нураал ингээл бүх эдийн засаг өмнө одоо баг эргэж хэрэг харахгүй бүх хийсэн тэр юмаа устгаад үүх түүх соёл одоо тэгээд энэ бүх юм дууслаа штэ. Энд бид гэр ардчлалыг буруу өгөх гээд байгаа юм биш. Альва юмд цаг хугацаа те хизээ хаана яаж гэдэг юм их чухал юм байна л да. Монголд хинтээ ч юм уу те. Монголд өнөөдөр те энэ хизээ хаана яаж хинтээ гэдгийнхээ альцвал хоёрыг буруу хийсэн байгаа байхгүй юу? Тийм биз? За нэг зочноо авчи. За таныг сонсож байна. Та 1 минутын хугацаанд асуудлаа тавьж болно асуултаа. Байна. Ярэ. Ben konuşmak maç istemeyeceğine troştur hatırlar kapın toha ertesi ayda şotra. За баярлалаа. Зөв. Я ben ертээ яран чигсвэйс istemeyeceğim. За баярлалаа. Асуулт өгнө юм байна уу? Сайхан амьдралыг хүсэж байгаа шүү дээ бид нар. Зөв. За баярлалаа. За баярлалаа. Тэр ийм аслаа. Одоо би чи Эрдэнэт гэсэн. Эрдэнэтийн газрын асуудлыг би асууна. Эхлээд би нэг юм дуусгаад тэр рүү асуух асуудал. Би сая оншоо хэлж чадаагүй байтал. Үгүй хэлсэн. Өнөөдөр монголчууд би онш ийм юм. За нэгдүгээр те хүнд сайхан л амьдрал хэрэгтэй. Тийм биз? Яаж тэнд очих нь те төр засгийн энэ хүмүүсийн удирдлагын те тэр зөв мөргэн бодлогоос л шалтгаална. За нэг би энэ дээр би ганцхан зүгээр юуны жишээг л авчи. Тэр нөгөө Сингапурын жишээ. Сингапурт бол те яг нарийндээ бол ардчил гэж баг байхгүй. Тэнд бол нэг нам одоо нэг гэр бүл. Жинхэнэ дарангуул байгаа. За тий. Би өөрөө Сингапурт өчнөө олж уулзаад ард иргэдтэй зөндөө ярьсан. Ард иргэдэнд тэгж байгаа. Хамаагүй эднэр бидний амьдралыг сайхан аваа явж гин энэ нам бид нарт өөр нам өөр удирдахч хэрэггүй. Нөгөө дүүлээ ингээд дахин шүтсэн. Нэг нам, нэг удирдахч. Одоо хүн тэрний дараа айгүй бол ач хүн тий. Тэгэхээр энд
энүүгээр юу харуулж байгаа нэхээр ард түмэнд бол сайхан амьдрал хэрэгтэй. Түүнээс тэр нөгөө өмнө гарч ирээ тэнд нь одоо гэр бүлэрээ ноёрох нь уу, сонгуул хийхгүй байна уу, тэ хаан байна уу хамаа байхгүй. Ликван юу чинь ерөнхийдөө хаан байсан шүү дээ баг тэ. Тэгвэл тэр хүн ард иргэдээ дарамтал зовоогоогүй. Мэдээж тэнд хэвлэлийн эрхчлөө тэр элдв янз бүрийн яриа мараа энэ ийм тийм юм бас яг шударгасандаа бас байхгүй шүү дээ. Хүн болгон дураараа донгосоод монхсоод ийм байхгүй. Тэдний чинь тэгч та нарт бид нар сайхан амьдралыг өглөө олон юм битээ солиороод байгаараа тий. Одоо юу гэдгийг шинэ нам альсгүй шинэ юу Сингапурт битээр ингэж ярьж чадахгүй шүү дээ. Маргаашин шоронд орно ингэ ярьчих юм бол. Бөө зүгээр яах вэ? Бас нэг муухан ч гэсэн ярина тий. Гэхдээ Монгол шиг юм чөлөөтэй биш тий. Нэг яг гоо тэгээд миний хэлэх гээд байгаа юм. Одоо би нэг оншин лугаар орохгүй бас цаг уртаага болохоор би ингэж ярьж байна. Тэгээ би оншоор тавьсан юу гэхээр тий. Ард түмэнд тэр изм ямар ч хамаагүй юм. Ард түмэнд сайхан амьдрал нь чухал юм. Тэр амьдралдаа хүрэх нэг зам нь юу гэвэл тий удирдагч нар нь тий ард түмнээ бодох, ард түмнээ хайрлах ёстой юм. Яг Ликван юу шиг ард түмнээ хайрлаад энэ ард түмэн хожих ёстой юм, энэ ард түмэнд очих ёстой юм, энэ ард түмэн амьдрах ёстой юм, энэ эрхтэй байх ёстой юм, энэ хүмүүст ингэж ийм юмнуудыг хийж өгөх ёстой юм. Юу ч хийсэн, ямар ч дэд бүтц хийсэн, ямар ч бизнес янз бүрийн юм хөтөлбөр хийсэн тэнд ард түмнээ л бодож хийсэн байхгүй юу? Тэгэд ард түмнээ бодож хийсэн юм чинь үр дүн нь сайн сайхан л гарна шүү дээ. Тийм биз? Тэгэхээр миний хэлэх гээд байгаа нөгөө ард түмнээ хайрлая тий. Ард түмнээ бодно гэдэг чинь ард түмнээ хайрлая гэсэн үг юм. Ард түмнээ хайрлсан юм тий. Хайрлаж хийсэн ажил тийм биз хөтөлбөр энэ төсөв мөнгө тий хөрөнгө оруулалт тий. Дандаа ард түмнийхээ төлөө хийсэн юмнууд чинь ард түмдээ эргээд сайн сайхнаар нөлөөлөд тэгж тэнд хүмүүс сэтгэл хангалуун сайхан амьдарч байгаа. Манайхан ард түмнээ хайрлаагүй. За юу одоо би яг оншин энэ байхгүй. Ард түмдээ хизээс сэтгэл гаргаагүй. Тийм учраас ард түмэнд юм өгөөгүй, ард түмний бүх юмыг булаасан, дээрэмдсэн, хуурсан, булхайдсан, лойрдсан, залилсан, мэхэлсэн. Ийм байхгүй юу? Социализм байж байгаа. Социализм үед ард түмнээ хайрлаж байсан уу? Хайрлаж байгаагүй юу? Яг гоо социализмын үед бид төөрч авсан юм. Одоо бид нарт чинь энэ нөгөө тал нь сайн юм гэдгийг бид нар мэдээгүй. Социализмын үед бүгд л ингээд сайхан эв хамт ингээд бүх юм нийгмийн нийтийн хинэнч одоо баян одоо өмчтэй хөрөнгөтэй биш нийтийн ингээд төрийн ингээд гоё явна гэд миний аав чиний аав бүгд ингээд төөрцөн дээр нөгөө нэг том зөвлөлт толгойд ус гээд ах маань ингээд зааж өгөө болохгүй бол харин ингээд бүр хурж ирээд эвгүй зарим нэг юм ярьсан ойлгоогүй малгаагүй ингэсэн байхгүй юу. Тэгээ бид нар хүчин давтагтаад ингээд явж байлаа. Одоо хоёул социализм яриад явах уу. Одоо энэ дэлхийд одоо хүн төрлөختөнд даяараа энэ сайхан амьдралын тий амьдралыг л хайж байгаа байхгүй юу. Тэгээд энэ ардчил гэдэг улс төрийн системийг хамгийн одоо гайгүй систем гэдээ үзсэн. Тэгвэл энэ улс төрийн энэ гайгүй системээ улс орон өөрсдөө хөрсөн дээр буулгахдаа Сингапур өөрийнхөөрөө, Хятад өөрийнхөөрөө тийм биз? Хятад ч бас эдийн засгийн ардчил юм бас яваад байгаа юм шүү дээ. Тэнд тий. Тэгсэн мөртрөө тэр улс төрийн эрх чөлөө янз бүрийн хүний эрх мэрх чинь нэлээд л зөрчигдөж байгаа. Америк одоо бид нар ардчлалын одоо эцэг хамгийн үлгэр жишээ гэж байгаа боловч тэнд бас өчнөө золон асуудал тий. Энэ юмнууд нь бас байж л байгаа тий. Тэгэхээр энд альва улс оронд өөрийнх нь хөрсөн дээр буусан тэр ардчлалын зам хэрэгтэй. Тэгээд хамгийн гол юм нь хүн ард иргэдээ сайн амьдруулах. Тэрний төлөө ард иргэдийнхээ төлөө тэр улс орныхоо баялаг сайн сайхан нөөц бололцоог ашиглаж сэтгэл хайр гаргах юм бол улс орны бодлого зөв үр дүнийн сайн гарах юм. Тийм учраас би ард түмнээ хайрлаагүй юм байна. Ард түмнээ хайрлж байж тэр ажил явж хайрын үр дүнд тэр ажлын үр дүн гарч тэгжээ улс орон ард түмэн маань сайн сайхан хөгжиж амьдрнаа гэж ийм онц тавьчаад ард түмний хайрлыг гэдэг нам байгуулж байгаа байхгүй юу? За дараагийн зочныг авлаа. Байна уу? Байна уу? За та 1 минутын хугацаанд асуултаа тавьж болно. За баярлалаа. Би бүр өдөрнөдгөөс ярьж байна. За аль сум юм? Бүр захны вайнцээс. За ямар сайхан юм. За. Телевизийг үздэм ба шүү дээ. Тэгээ таны хүнд одоо гişэнийг дивдэг шүү. Та бас үе ярьдаг, шулдраг ярьдаг. Баярлалаа. Гол нь байна те. Танд би нэг зүйл хэлье. Асуугаасаа би танд бас нэг хэлэх гэсэн байхгүй юу? За, юу хэлмээр вэ? За, та
хамгийн гол нь энэ олиахуудаас айхгүй болоод та Монгол хэрэгтэй юу вэ? За баярлалаа. Энийг хэлэх гэсэн юм байна. Их урам өгч байна те. Тэгээд энэ зөв юм хэлдэг гэж байна те. Би зөв юм хэлдэг те. Би зөв юм хэлэхдээ би сэтгэлээсээ хэлдэг те. А хүний амнаас ямар нэг үг гарч болно те. Тэр үг те хүн сонсон шүү дээ те. А тэгвэл сэтгэлээс гардаг үг те. Үнэхээр энэ хүн зөв юм хэлж байгаа хүн те. Сэтгэлээрээ хэлж те. Тэгж хүсэж те мөрөөдөж те. Ингэж хэлэх бол их өөр те. Тийм учраас би энэ хайрлыг гэдэг үгийг энэ миний сэтгэлээс гарч байгаа үг байхгүй юу? Сэтгэлээс гарч. Түүнээс одоо хүн бодоход хайрлыг хэлэнгүүт ямар гинхэн юм бэ ч гэж бодож магадгүй те. Ингээд гүн далаа ингээ юу гэдгийг ард түмний хайрлыг гэдэг ингээ ийм гоё нэр өгчхөөр л одоо хүн ингээд итгэж гэж бас одоо гинэн одоо сэтгэж байгаа юм болов уу гэж бас хүн өнгөцхөн бодоход тэгмээр те. А гэтэл би энэ нэрийг өгөх гэж те өчнөө бас хүнд шүүмжлүүлж те. Бараг ард түмний хайрлыг гэдэг нэр өгийгээ хэлэнгүүт хүмүүс хөөс наад нэрээ бодооч те. Хайрлыг чи хайрлыг гэж хэлэх гээд хэл чинь гатчаад байсан те. Би ард түмний бүр илүү хайрлыг гэдэг нам байгуулж бас уулаа шүү дээ. Чи тэгж байгуулж болно. Тэгээ чиний сэтгэл тэгж бас өөрөө тэгж хайрлах хэрэгтэй байхгүй ард түмний. А чи ард түмний хайрлыг гэж хэлэхэд чиний сэтгэл цаана ундарч зүрх чинь бүр цохиж те. Цус чинь одоо цалгиж явах те. Сэтгэл чинь тэнд өвдөж ингэж байгаа хүн те. Ингэж байж ард түмний хайрлыг гэж хэлж те. Чадчих те. Ингэж нэрлэж хэлж одоо байх хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас би энэ үгийг бардам хэлээд, бардам сэтгээд, бардам энэ үгийг хэлэхэд миний сэтгэл одоо огшиж хөдөлж те ингэж байгаа учраас би энэ үгийг зориуд хэлж байгаа байхгүй юу? Эрдэнэтэд газраа авч чадах нь уу? Дийлэх нь үү, дийлэхгүй нь үү? Би аавна гэж бодож байгаа. Гэхдээ авах ёстой шүү дээ. Цаадалт нь болохоор нөгөө мөнгөтэй баячууд нь гэдэг юм уу дарга нар нь хашаа бариад хаусаа барьсан байдаг. Наадалт нь болохоор ард иргэд умгар гэрээ барихаар энэ бол болохгүй өөр төлөвлөгөөтэй юм аа гэдэг. Ногоон бүс барина. Одоо энэ ч Улаанбаатар шалгааг үл тийм л байсан шүү дээ. Зайсан яалаа тэгээд хин орцсон байна. Энэ бол Эрдэнэтийн те юу юм. Тэр 11 дугаар хороол шүү дээ Эрдэнэтийн 11 дугаар хорооллын баячуудын хаваасуудын дөнгөж алталтан те. Энэ бол одоо зайсан гэсэн үг те. Эрдэнэтийн зайсан юм те. А тэнд тэр олон ард иргэдэн ингээд газар авъя гэдээ очсон байхад Эрдэнэтийн удирдлага би өөр дахин хэлж байгаа. Эрдэнэтийн ардчилсан намын удирдлага Эрдэнэт чинь ардчил ялсан байхгүй юу? Ямар хүйтэн сэтгэл гаргаж байна. Тэрмүү хүмүүст тэр нэг жаахан хашааны газрыг өгчөд тийм ямар одоо юун дутаад байгаа юм бэ? Тэрний орныг баянд мөнгөөр өгсөн дээр шүү дээ. Тэр ядууд өнгөө өгчээсэн дор нэг баянд өн худалдаад эний чинь хараа би хэлээд байгаа шүү дээ. Монголд ардчил тогтоогүй. Монголд хүнийг хайрладаггүй. Монгол хүн үн цэнэгүй. Монгол хүн тэнд ядарсан Монголын нэг 250 хүн тэнд 250 өрхтэй 130 гэр 140 майхан барьж байгаа тэнд. А тэрлүүн цэрэг цагтаа оруулаад хөөж тууж те бүр дарамталж гэр мөрийн бүр буулгаа хийсэн шүү дээ. Тэр зөөгд аваа явуулсан шүү дээ. Оноор атсан юм байна шүү дээ. Тэгсэн. Гэхдээ бүгдээрээ тэмцэл болно дийлэх ёстой. Би тэгж бүгдээрээ тэмцсэн чинь тэгэл яах вэ? Тэн дотор чинь зарим нэгэн ингээ те мөнгө төгрөгн татагдах айсан барьсан те ингээл бас зарим нь одоо Эрдэнэтийн чинь бас их дарангуул дөртсөн ийм хүмүүс байд юм байна шүү дээ. Амьдрал гайгүй мөнгөтэй. Үгүй ээ тийм бас биш. Эрдэнэт чинь гоогт нь бас нэг 4-5 мянган монгол ажиллаж байгаа шүү дээ. А тэдний хаялга маш их байдаг юм. Яах вэ тийм. Тэгвэл үнэхээр яг Эрдэнэтэд очиод өөрөө бас нэг үзээд яваараа тий. Бас амьдрал хүнд. За би дараагийн зочныг авлаа. Танд 1 минутын хугацаа байна. Та 1 минутын хугацаанд манай зочноос асуултаа тавьж болно. Асуулт асууж бол. Байна таны сонсож байна. Байна уу? Байна. Та ярээрэй хөө асуугаарай. Байна. Орсон байж тээ. Оо. Юу гэнэ? Байна уу? Хэдэн жил байх та? Юу гэнэ? 50 жил. Тэгэхээр үдштэй шууд утсаар холбогдохдоо зурагтынхаа дууг бүр аяархан болгоод эсвэл зурагтнаас холдоод нөгөө өрөөндөө ороод зөвхөн утсаараа яриараа. Ягаад тэгэхээр бидний ярьж байгаа яриа 10 секунд дараа тань дээр очдог болохоор би нэг асуулт асууя л да.
одоо сонин хөвлөөр баахан л шуу гсэн да. За гүн надаа эрүүл мэндийн сайд байх та тийм машин ах トゥ удаа авч өгч гинэ. Эмрэ аппаратаас хэдэн сая доллар идэж гинэ гэдэг. Одоо үнэхээр идсэн бол өнөөдөр би бодож шорон сууж явах хэрэгтэй. Тийм хэдэн саяар нийцсэн. Яг тухам юу болцсон юм бэ? Гэхдээ хоёулаа байна те. Ийм өнгөрсөн баларсан юмар нэг удаан яриад яах вэ те. Би энд ганцхан юм хэлчих. Одоо тэр аппарат, тэр бүх юм нь эрүүл мэндийн яамн дээр байгаа. Энд хинч гомдол гаргаагүй. Хинч одоо юу гэдгийг гүн далаа ийм буруу юм хийсэн одоо те манай эмнэлгийг ингээд хохироочлоо, гомдоочлоо, ийм буруу зөрүү юм хийцэн хятад метод одоо янз бүрийн юм шахацсан тийм хинч гаргаагүй. Энэ бол зүгээр тухайн үеийн авилгатай тэмцэх газар захиалгаар одоо захиалагч нар нь ойлгомжтой шүү дээ тий. Хийж исэн одоо зүйл тэгэд энэ хэрэгсэхгүй болоод дууссан. Тэгэхээр дарга нь хэм байсан авилгын тэмцээн дараа? Нөгөө талигаас дангаа сүрэн тэгээ дараа чи нөгөө шаран дардаг нөхөр болсон шүү дээ. Тэгэхээр энд ийм одоо эрүүл мэндийн салбарынхан бүгд байж байгаа. Тэ би дайсан ихтэй хүн. Тэ хэрвээ үнэхээр одоо гүн далаа ямар нэг буруу юм ийсэн болвол одоо тэр юмнууд нь одоо хог навшруулаад тэндээ байж байгаа. Тэрийг авчраад бас нэг тэ телевиз яриад байгаа ингээ гаргаад яриад тийм үү? Ингүүд бас чухал баха тэ. Түүнээс одоо ингээл чи нэг юм асуугаад би тэнд ингээ хоосон яриад яах вэ те. Одоо юу гэдгийг аль нэг эмнэлэг те аль нэг газар гүн далайгийн одоо өөрийнхөө одоо ах トゥ хамаатан садна ингээд буруудуулсан ингэсэн тийм байхгүй. Тэ тийм байгаа бол одоо маргааш энэ телевиз бусад телевиз рүү үзээд альсгүй энэ үзүүлчих нь яасан те. Би ингэж бардам хэлдэг нь юу гэхээр тийм юм байдгүй болохоор тэгдэг байхгүй юу. Үнэхээр одоо өнөөдөр энэ телевизийг хүн үзэж байгаа бах те. Магадгүй одоо Улаанбаатарт эмнэлгийн ажилтан янз бүрийн хүмүүс тэр нэг одоо нэгдүгээр эмнэлэг гэхээр бараг 5-600 хүн ажиллаж байгаа шүү дээ. Тэрнийх нь нэг нь ч юм уу хамаатан садан ч юм уу үзэж байгаа бах. Альсгүй 3-дугаар эмнэлэг хаана юу яасан те. Өөр одоо ямар эмнэлэг байдیں۔ Тэр чинь эмнэлэгч нь бас нэг нийт нэг бараг 40-од мянган хүн ажиллаж шүү дээ. Тэрний аль нэг нь үдсэн байх те. Тэгвэл одоо гүн далайгийн эвдэц сүйтгэсэн буруу зөв хийсэн авж идэж хамшигдуулсан юм байвал те тэрнийх нь зураг хөрөг баримт нотлохоо байвал авчраад ил гаргаад тавиараа хэдээч тийм юм гарч байгаагүй юм те. Зүгээр ингээд над руу дайраад ингээд буруутгах гээд оролцсон тийм оролцоо тэр үедээ нэг жил хэртэй болсон. Тэгэл дараа нь байхгүй болсон. Ийм л учиртай юм те. Тэгэхээр би одоо энд ингээд элдв юм тойруулж ярих юм байхгүй. Юмыг баримт нотлогоотой яар те. Баримт нотлогоо та харж ийсэн үү? Үгүй те. Би харж байгаагүй те. Зураг хөрөг юм байна уу? Одоо тийм юм байна уу? Тэрний гэрчин байна уу те бас те. Тэгвэл тэр мөрийг бүгдийг аваад гаргах хэрэгтэй шүү дээ. Юм тийм л байвал амар байдаг байхгүй юу? Монгол улсад Германы бундесканцлер нөгөө Ангела Меркель гэдэг авгаа ирж илээ. Та тэн дээр нэг үнсээд бас сондороод болсон. Өнөөдөр энэ үнээр харьцааг нь байхгүй. Үгүй. Ангела Меркель нэг германаар ярьдаг Монгол хурж ирэл очир зүггүй баяр хүргээл ард түмнийхээ өмнөөс үнсийгээд нэг үнсүүлсэн гээд мартсан ч яваа байлгүй болов. Герман тэгээ ярьслаа өгсөн байсан л да. Бас тэгсэн үү? Тэгсэн гарсан гэсэн тий. Энэ Ангела Меркелүүд одоо шинэ бидрээс арай ах маа нэг 5 6 3 4 ч ах маа. Тэгээд яг бид хоёрыг одоо тухайн үед тэр Германд сурж хахад бас л одоо бидрээс нэг 2 3 ах хүүхэн тэгээд сурж ирсэн одоо Зүүн Германы одоо өөрөөр хэлбэл социалист үзэл санаагаар хүмүүжсэн. Өнөөдөр энэ хүн нөгөө өөрийг нь хүмүүжүүлж байсан тэр үзэл сурталын эсрэг бүр Америкийг дагаад Оросууд ерөөсөө ийм тийм гээд ингээд явчлаа. Тэгэхээр би энийг яагаад асууж байна гэхээр ерөөсөө энэ Монгол орн хоёр том гүрний дунд байгаа орн. Нэг нь одоо хоёулаа дэлхийн 3 хүчирхэг гүрний нэг хоёр нь л манай хоёр талд байж байна. Нэг нь одоо бүр авторитар дэглэмтэй орн Орос орн. Нөгөөх нь одоо хятад тоталитар дэглэмтэй. За аль нь бол бид бол өөрсдөө бол одоо арчлыг өөрийнхөө маягаар хөгжүүлж байна гэж ярьдаг. Тэгээ энэ дотор байж бид нар энэ хоёр том гүрний дунд байж хоёулын сал авч өчөөл та хоёр бол хэрэггүй бид нар тэр Америк ах тусалнаа гэд 25 жил явчлаа. Дараагийн 25 жил яаж явах вэ? Хөөрхий те. Ер нь гэхдээ энэ хоёр хөрш маань маш чухал шүү дээ. Ялангуяа одоо энэ урд хөршийн энэ эдийн засгийн хөгжил бол дэлхийг чирж шít. Урд хөрш жоохон доошлоход дэлхий доошлол.
Тэгэхээр энэ хоёр хөрсийн маань хоёулынгийнх нь эдийн засаг унчлаа штэ. Баг зэрэгээр. Тэгээ эн чинь Монголд маш хүн дээр туссан штэ. Тэгэхээр би зүгээр бодож байгаа Монгол шиг юм баг буурай, цөөхөн хүнтэй улс орн маань энэ ялангуяа энэ урт талд хөгжиж байгаа энэ улсын эдийн засаг маш өндөр хөгжиж байгаа энэ улсын улстай их холбоотойгоор эдийн засаг засгаа холбож явах юм бол биднээс үр дүнгээ өгөндөө. Тэгэхээр чинь хятадаас нөгөө эдийн засгийн хувьд хараат болчих гээд байна гэж бас болгоомжлж байна. Хятадаас хараат гэж юу байд юм бэ? Бид нар одоо хараат штэ. Угаасаа тэртээ дэргүү. За. Тэ 90 25 хоног хаахт 25 жил тийм болчихлоо. Урд нь бол харин бидний хажууд Мексик шиг нэг юм улс центр байсан бол бас хэцүү шүү дээ. Харин энэ хятад харин ч энэ Орос байж байгаа нь чухал шүү дээ. Дайн дажингөө. Тэ бид нар харин энээсээ л их зөв менежмент хийгээл очих хэрэгтэй юм те. Тэр монголчуудын туйлын зорилго нь ардчлуу эсвэл ерөөсөө энэ хоёр том гүрний дунд уусчихгүй шиг аль нэгэнд нь эзлэгдчихгүй шиг амьд байх нь туйлын зорилго. Ерөөсөө би монголчуудын туйлын зорилго амьд байхч биш, ардчилж биш те. Ерөөсөө бид сайхан амьдрал түрүү хэлсэн. Бидний сайхан амьдралд юу ч ямар ч ийзэм хэрэггүй. Ямар ч тийм одоо барууныхныг дуурайгаад ахын байхгүй юм байна лээ. Би урд нь бас юу гэдгийг за ингээд энэ Герман одоо юу гэдгийг Америк, Японыг дуурайгаад ингээд энд тэр болдгоос нь аваад юм уу? Ер нь л одоо энэ манай энэ нөхдүүдийн ярьдгаар эн чинь ерөнхийдөө Америкийн ардчлалыг манай дээр эн чинь тохоод байгаа шүү дээ. Тий гэж ингэж бас төөрөгдөж явсан юм. Одоо би юу гэж харж байна гэхээр одоо би алдаага харлаа. Гарцаа бас мэддэг боллоо. Хангалттай туршлага одоо бүх юм одоо надад одоо суулаа. Одоо би нам байгуулж өөрийн менежментээр явъя гэж ингэж нам байгуулж байгаа шүү дээ. Тэгээ миний зам, миний менежмент бол те ерөөсөө аль нэг ийзэм ардчил биш ээ. Монголын ард түмнийг л хайрлах юм байна. Монголын ард түмний төлөө л энэ сайн сайхныг зориулах юм байна. Тэгвэл тэгэл Монгол улс хөгжлөө. Бас Монголын ард түмэнд шударгаас тогтно. Монголын ард түмэн гомдохгүй. Монголын ард түмэн өнөөдөр те дажгүй сайхан амьдрах боломжоо бас авчих боломжтой байна. За өдөрчөө авчлаа. Та 1 минутын хугацаанд асуултаа манай зочин тавьж болно. За та зурагтаасаа холдчиход утсаараа ярихгүй юу? Зурагтынхаа дугаа аярхан болгоод. Тэгвэл шуугаад байна. Байна уу? Асуугаараа. Хөвсгөлийн жаргал сум уу? Хөвсгөлийн жаргал сумаа. За. За юу асуух юм? За таны тэмч явдаг шүү. За баярлалаа. За. Манай жаргалынхан сайн штэ надаа. За. Өөр асуух зүйл байна уу? Асуулт байна уу? За өөр юм ба амжилт хүсье. За баярлалаа. Гэхдээ санаагаар бол ингээл бүгд дэмжээд энэ гарчхаар л байна 16 он. Хар хайрцаг гаргахгүй шүү дээ хар хайрцаг. Би бол хар хайрцагт нэг байдаг юм. Өнгөрсөн сонгуулиар би хар хайрцагт буруу өгөөгүй шүү дээ. За. Би яг ингээл үтсэн хаана ялагдсан те тэр хар хайрцагны хажууд жишээлбэл одоо миний гэргий те нэг хар хайрцагны хажууд ингээд юмыг хараа сууж исэн те тэгэл хар хайрцагаар гарсан дүн яг л тохирсон. Тэрнийг ингээд тоолсон. Тийм энэ чинь бас нөгөө хяналтын тоолгоны 2-3 газар хийдэж шүү дээ. Яг л таарсан. Хар хайрцагны буруу гэж хаач байхгүй. Одоо ингээд монголчууд дандаа ингээд болохгүй бүтэхгүй юм болохоор нэг буруу ярьдаг. Одоо юу гэдгийг ерөнхийлөгчийн засаглалтаа болно гээл ингээд яриад ахын нэг л буруу хайна. Альцгүй бол энэ 76 байхгүй болчихвол зүгээр байна л гин. Альцгүй бол үндсэн хууль болохоо болчлаа. Энийг л солих ёстой л гин. Тийм биш ээ. Үндсэн хуультай ч хуульгүйчтэй мэдээж байх л ёстой л да нэг юм те. Ер нь хамгийн гол юм би хэлсэн. Ард түмнээ үнэхээр сэтгэл гаргаж хайрлаж бүх юм ард түмэндээ зориулах юм болвол те. Ер нь Монгол улс тэр чинь хөгжил байхгүй юу? Одоо бид нар өөр юм хайгаад хэрэггүй шүү дээ. Монгол энэ зам шүү гэд ингээд энүүгээр ингэж хөгжих ингээд ингээд авчраад өгөх юм байхгүй. Юу ч байхгүй. Бодлоо тэр ардчил марч. Гэхдээ энэ чинь мөнгөний төлөө авгаа хөхтэй хайчхал залуу авгаа хөхтэй аваад явчихж штэ аваатай бол тэр чинь хувийн ашиг сонирхол. Юу ард түмний хайрлах маань. Үгүй ээ. Тэр чинь
Чи айгүй буруу ярьж байна Аслан. Тэр хүн чинь тэр хувийн асуудал. Тэр хүн мөнгөний төлөө явж байгаа тэр хүний хувийн асуудал. Би өнөөдөр ард түмний төлөө ярьж байна. Би ард түмэнд өөрийнхөө юмыг өгөх гээгүй. Би ард түмэнд тэр авах ёстой улс эх орных нь юмыг өгөх гэж байна. Энэ чинь хоёр өөр юм байхгүй юу? Тийм биз? Одоо нэг хүн ингээд юу гэдгийг өөрөө мөнгөний төлөө явж байгаа нь тэр хүн өөрийнхөө юмны төлөө хувийн эрх ашигын төлөө явж байгаа. Тэр хүн тэрний төлөө өөрийнхөө бие махбодоо зориулаад юу гэдгийг одоо ямар авгаатай болно уу? Яа нь хувийн юм. За юу. Чамаг тийм үү? Юу гэдгийг Аслан чи өөрийнхөө 3 өрөө байраа ард түмэнд өгөө гэвэл чи өгөхгүй шүү дээ. Тийм биз дээ. Яа би юунд амьдрах вэ? Тэг юунд амьдрах вэ те? Альсгүй гүн далаа чи одоо өөрийнхөө бүх юмаа ингээд энэ ард түмэнд өгчихөөгүй би бас өгөхгүй шүү дээ. Би ард түмэнд юуг нь өгөх гээд байгаа юм бэ? Би ард түмэнд тэр өөрсдийнх нь баялаг, өөрсдийнх нь нөөц бололцоо, өөрсдийнх нь тэр сайн сайханд очих ёстой. Тэр эрх мэдэл, тэр бүх юм газар энийг өгөх гээд байна шүү дээ. Би одоо Эрдэнэтийн хүмүүст газар өгөх гээд байгаа чинь Эрдэнэтийн газрыг Эрдэнэтийн ард түмэнд өгөх гээд байгаа. Тэр гүн далаа гэдэг хүн тэндээс газар авах гээд те шаардлагачгүй. Альсгүй гүн далаа гэдэг хүн Эрдэнэтэд байдаг өөрийнхөө газрыг тэдэнд өгөх гээд байгаа юм биш. Тэгэхээр эн чинь хоёр өөр юм байхгүй юу? Тэр ард түмний хайрлыг гэдэг чинь те учир зүггүй хайрлж гин гэж одоо би бүгдийг одоо тэврээл үнсээд ингээд альсгүй өөрийнхөө бүх юмыг өг гэсэн үг биш юм. Энэ хүн чинь энэ улс орны эзэн юм. Энэ улс орн баялаг, энэ сайн сайхан бололцоо, энэ бүх юм те энийг ард түмэн хүртэх юм. Түүнээс биш дээгүүр нь лөөрдөөд булхаацаад дарга нар нь аваад боосууд нь ингээд монополчлоод явчих юм бол ард түмэнд юу ч үлдэхгүй байгаа байхгүй юу да. Тэгэхээр ард түмний хайрлыг гэдэг чинь улс орных нь эзэн болгоё, эрхийнх нь эзэн болгоё. Энэ монополуудаас салъя, олигархуудаас салъя. Энэ хуулийг ард түмэндээ зориулъя. Энэ бүх юмыг ард түмэнд өгье. Өөрсдийнх нь юмыг өөрсдөд нь өгье гэж байгаа. Түүнээс дээгүүр нь тэдэнд очих ёстой юмыг дээгүүр нь аваад идэж уугаад ингээд тэднийг энэ доошоо хаяад тийм үү? Доор хусман дээр зодтолтуулаад өөрсдөө дээгүүр нь өрмийг хамаад гадаа дотоодынхонд нийлээд алга болохыг хэлдэггүй. Ард түмний хайрлыг гэдэг чинь юмын нөгөө, эрхийн нөгөө, сайн сайхан амьдралын нөгөө, бүх юмын нөгөө л гэж байгаа. Ойлгосон? Ойлголоо. За дараагийн зочныг авлаа. За та шууд утсаар холбогдлоо. Минутын турш асуултаа тавьж болно. Байна уу? Байна уу? Сонсож байна уу? За яг үнэн. Та асуултаа асуу. асуулт авраа. Манай би октын инсмас ярьжээ. Айлсумаа? Октын инсмас. Ямар гоё юм бэ? Хаста хөвсгөлөөс яриад ховдын инсмас яриад. За баярлалаа. Үнэхээр. За их баярлалаа. Танд болон түрүүн бас дэмжсэн одоо бүх хүмүүс эрүүлийн аз жаргал сайн сайхныг хүсье. Сайхан урам өгдөг байхгүй хүмүүс. Та эрүүл мэндийн сайд байсан. Таныг баах үе, одоо үе хоёр монголчуудын ер нь дундаж эрүүл мэнд, дундаж наслалт ямар болчих вэ? Ер нь ингээ хараад ахтал нэг 30 гараад 30 хүрээгүй бөөрнхий болоод ирлээ. Өөрөө бол сайхан жин асчихсан одоо хамаагүй залууччаад байна шүү дээ. Одоо монголчууд эрүүл мэндээр муудаад байна гэж яриад байна. Сонин хэвлэр. За яс чанарч одоо бас муудаж байгаа. Тэр юм яагаад шалтгаан? Нөгөө хөдөлмөр батлан хамгаалахын тэмдгийн норм зорон биелүүлэх гэдэг юм бүр байхгүй болсон. Энэ ингэж байгаа шүү дээ. Хүмүүсийн амьдрал хэцүү байгаа учраас хүмүүс чөлөөт цагаа зөв боловсон юмд өнгөрүүлж чадхаа болчлоо. Гадуур маш их одоо энэ хямрал, энэ ядуурл, энэ нийгмийн одоо сөрөг үзэгдлүүд, бөөн одоо стресс энэ байна тий. Хүмүүс энд чинь стресстэй өөрхөн хүмүүс ингээд нэг ажлын төлөө тий мөнгө төгрөгөө олох гээд гэр бүлээ тэжээх гээд зовж зүдэрч өстой нэрэ баг тий доошоо газар хатуу дээшээ тэнгэр бол хөрхийн амтд одоо өстой яахаас буцгаасгүй ингээд амьдрал зовж зүдэрч явж штэ ард түмнийг тийм байдалд оруулчлаа штэ. Тэгэхээр үнэхээр энэ амьдралдаа хүмүүс түүртэй байгаа учраас ингэж тий сайн сайхныг өнгөрөөж тий явж чадахгүй юм шүү дээ. Юун спортын чинь улмал багасч штэ. Тэгээ чөлөөт цаг маг энэ гоё сайхан юм те. Улмал стресстэй хүмүүс чинь ингээл те. Тэгэхээр ёстой нэг ард түмнийг аятайхан сайхан амьдруулвал хүмүүс чинь бүр гоё болчдөг байхгүй юу? Тэ? Тэгээ нэг гоё ингээд юу гэдгийг хаяа ингээд нөгөө Германд ч юм уу ингээл Японд энэ төр очиод хүнээс нэг гудам асуухад айгүй гоё цаг зав гаргаж ирээл те. Гоё зааж өгөө. Уцаж яваад бараг 100 метр алхаж байгаа. Үгүй те Австралид явж байгаад те
юу очихгүй юу? Бэлэн мөнгөгүй явж байхгүй юу? Тэгсэн ядаж нөгөө усан цэлж байгаа карта хайчих те. Тэгэл одоо автобусанд сууж болдгоо те. Тэгээ хаашаа яадаг юм бэлээ гэд ингээд явж байгаа зүгээр хүнээс би ингээд буудлын руугаа ингээд явах гэсэн чинь таксины ч мөнгө алах те юу ч байхгүй гэ зүгээр ингээд хэлчихгүй юу. Тэгсэн чинь буудлын чинь хэр хол юм хөнгөө эндээс нэг $20 л доо гэж тэгсэн чинь зүгээр шууд аваад ингээд өгч чинь те. Тэгэл та яв. Эргээд холбоо барьсан уу? Оо холбооч барихгүй. Тэгэл энэ хүмүүс бүр ингээд гоё те. Нэг заах тэ $20 тэр үнд те зүгээр нэг сайхан годмонд явж ирсэн за. Тэгээ та хаанаас ирсэн гэж асууж байгаа юм. Намайг хаанаас ирсэн гэж асуухгүй. Оо за. Эхнэртэй хамт явж ирсэн л дээ те. Тэгээ би тэр гайхчихсан. Ямар сони юм те ингээд авгаа чинь гоё үг шүү дээ. Тэгэхээр чи бас тэрэнд нь мансуурсан байж болно шүү дээ. Тэгээгүй би ярьсан те. Тэр зогсож байсан те. Гэхдээ тэгсэн ч гэсэн бас ингээд $20 өгч байгаа зүгээр л такси идгээл те. Энэ хүмүүсээс ингээд юм асуухад айгүй сайхан ингээд бүр хөтлөөл яриад те ингээд юм те энэ ингээд нөгөө нэг амьдрал ахуй тэгшрээд хүн те хүн чинь дандаа сайн сайхныг боддог болчдөг те нүү стресс нөгөө нэг өдөр тутмын одоо бүхний мөнгөний хэрүүл те энэ муу муухай юм энэ те энэ хараал ерөөсөө байхгүй болцсон. Одоо ингээд манайд чинь би интернетээр нэг л юм болон говтл над руу ингээд те зүгээр ингээд амар дайрчих байхгүй бүр ямар ч гим хор хийгээгүй би одоо нэг зүйл хэлье Арслан би Монголд нэг ч гим хийгээгүй би бүр Монголд нэг ч гим хийгээгүй Монгол улсаас те дайсан ихтэй би Монгол улсыг юугаар цохроогоогүй би Монголын нэг иргэнийг ч одоо зодоогүй нэг хэнийг ч би доромжлоогүй би энэ Монголын ардчлалын төлөө те энэний төлөө тэмцсэн би Монгол хүүхдийн мөнгийг энэ хүмүүст өгүүлсэн те надаас ярилтэй сайн сайхан л юм байгаа байхгүй юу те би нэг тийм тэнийг боловсралгүй итгээд биш те бас одоо эмч Германд сургууль төгссөн бас хэд хэдэн хэлтэй тийм үү тэгэхээр ингээл би гимгүү сайхан амьдрал ингээл явж байна те тэгтэл одоо ингээл те зориудаар ингээл яваагаар манайх чинь нийгмээрээ ингээд бүр нэг одоо юм айгүй мохоо юм стресс юмд жишээ нь өөрөө чийлдгээр нөгөө тэнэг боловсралгүй чадалгүй нөхдөө чи яадаг вэхэр чадалгүйгээ мэдж байгаа болохоор ганцаараа дуурч чаддаг байхгүй бөөн 10 баг байх ч тийм ээ бөөнөрөө нийлж байгаа нэг рүү дайрдаг байсан тэгэхээр чадaltaй өнгийн ганцаар явахаар бас барахад хэцүү шүү дээ айгүй одоо энэ манай нийгэм энэ арчил энтергээ яриад байгаа энэ айгүй буруу явж за дараагийн зочныг авчээ. Таныг сонсож байна. Та шууд утсаар холбогдлоо. Байна уу? Байна уу? Та шууд утсаар холбогдлоо. Асуултаа тавиарай. Ярээрээ. Асуугаарай. Байна уу? 95 дугаар байна. Ярээрээ. За болио ярихгүй бол. За үзэгчдээ тэгэхээр асуултаа та бүгд маш хурдан тавьчвал зүгээр байна. Ягаад гэвэл цаг бог нь одоо яг 30 минутын хугацаа үлдсэн. Өнөөдөр 47 хүн энэлүү залгасан. 47 хүн залгасан. Байна. За. Байна. Яасан байна уу? Сайн байна уу? Төрөч өнөө. Болгоноос. За баярлалаа. Хотог өндрөөс ярьж байна. За. Юу асуумаар байна та? Юу хэлмээр байна? За баярлалаа. Зөв баярлалаа. За. Асуулт байна уу? Би бас нэг өчигдрийн телевизээр ингээд Гүндалаа өтер хамт нийлж байгаад энэ Чингис очдуудлын артад машин унгаж ирсэн шүү оюу толгойг тийм ээ. Тэгээд тэр нэг нөхөр бидний нэг микрофоныг хагалчаад хэдэй төлөх юм ингээд томроод харна $1000 гэсэн манай гишүүн тэгэхэд. Тэгээ $1000 өгөхөр нь яасан гэхээр сүүлд нь сони хөвлөөр янз бүр бичсэн л дээ. Тэр $1000-ыг шууд Гүндалаа гишүүн өөрөө авч очлоо. Манайхнаас хэн очлоо. Нөгөө юуны гэмтлийн эмнэлэгт бүхэн төлөгдөө төвчээсний хүүхэд байсан. Тэрний аавд бүх телевизийн өмнө тэр $1000 бид өгчээсэн юм аа. Тэгэхээр та нар бас намайг дэмжээрэй ганц Гүндалыг дэмжиж болохгүй шүү. Дараагийн асуулт байна. Хүн ердөө л нэг л удаа амьдардаг. Одоо би тэр хойд нас одоо урд нас гэдэг юмыг одоо мэдэхгүй юм л да. Мэдэхгүй юм а тэгэхээр худлаа үннийг хэлж явах. Нэг удаа амьдардаг. Хүн нэг удаа амьдрахтаа сайхан амьдрахыг боддог. Хүн болгоо. Өнөөдөр гэтэл ингэж байна. Дэлхийн нөөцөл хэмжээ хязгаартай. Нефт байдаг юм уу, алт мөнгө гэдэг юм уу, тэр бүх юм хэзээ нэгэн цагт дуусна. Хүний шунал хязгааргүй. Тэгэхээр энэ дэлхий дээр дэлхийн улс орнууд хоорондоо дайн байлдаангүй одоо нефтийн төлөө байлдаан хийхгүй, газрын төлөө байлдаан хийхгүй ингэж сайхан амьдрахын тулд яах ёстой вэхээр улс орон болгонд
бараг эв хамтын нийгмийг байгуулах ёстой. Тэгэхгүй өөрөөр хэлбэл зах зээлийн нийгмээс татгалзах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэн нэгэн чадaltaй хүнийг хагартал баяжхын зөвшөөрөх бол буруу юмаа гэдэг үзэл сүүлийн үед яригдаад эхэлсэн. Та жишээ нь одоо мундаг бизнесмен чадaltaй одоо ингээл Монголын тал хувийн бизнесээ хийгээд авчлаа гэж бодъё. Тэгэхээр одоо тавал хулгай хийгээгүй бизнес хийгээд авсан. Гэтэл өнөөдөр яаж яах вэ гэхээр энэ байдлаар инх юм дэлхийн улс орнууд хоорондоо байгалийн баялгаа булаацалдаад дайн болох гээд байна. Тэгэхээр ирээдүйд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтаа нөгөө төр бол муу менежер гэж Баабар гэдэг хөдөлч нөхөд агны ярьдаг шүү дээ. Тэр бол худлаа. Тэгэхээр төр менежерийг хийгээд төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засагтаа бараг одоогийн Скандинавын орнууд юм уу эсвэл Бенилюксийн орнуудтай адилхан одоо социалист төр нийгмийг байгуулж иж энэ дэлхий цаашдаа инх тайвнаар оршин тогтно гэж ярьж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид энэ ардчил нийгмээс татгалцахаас өөр аргагүй болж байна. Магадгүй социалист нийгэм чиглэл рүү социалны буюу тэр ядуусаа социалист гэдэг чинь заавалчгүй социализм, коммунизм гэдэгтэй юу байж болохгүй байхгүй юу? Социалист гэдэг чинь нэгэснэ халамжийн ядуусаа нийгмийн халамжид бас толгуурлсан нийгэм л гэсэн бодлого шүү дээ. Тэгэхээр өөрөө чинь би хэлснийг ойлгочлаа. Тэгэхээр нэг л юм. Хүн өнөөдрөөр амьдрах ёстой юм. Өнөөдрөөр. Ирээдүгөө бодохгүй юу? Одоо өмнөх өнгөрсөн одоо цаг минут те өнгөрсөн юм бол ерөөсөө өнгөрсөн юм. Хизээч өнгөрсөнтэй битгий зууралт. Нэг одоо ухаантай хүмүүс тэгж хэлдэг юм байна л. Хүн өнөөдрөөрөө амьдр. Тэ гэж байгаа. Маргааш гэж юмыг битгий юу яаж вэ те? Хойшлуулж бай гэж те. Тэр хүнэн те. Тэгэхээр энд хүмүүс ингээд өөрсдөө төлөвшөж явахдаа хүн болгон те янз бүрээр те зарим хүмүүс одоо юмыг ингээ хураагаал гэдэг те улам баяжаал улам ингээл те томрол ингээл компани ингээл яваал те сүүлдээ өөрсдөө нөгөө юмдаа ингээд те тэрнийхээ хойноос хамаг цагаа дараад ингээ амьсгаадаад те дуустдаг те өнөөдрийн ертөнцийн барууны залуучууд ямар шохон одоо байдлаар амьдарч байгаа нөхөр өнөөдрөөрөө л амьдрий. Нэх ингээл те жишээлбэл байртай болох гээд нэг зүтгээд байхгүй те байр түрээслэл тэрэндээ талингаа аваад ингээл түрээсийнхээ байранд амьдрал тэгэл яваад бай. Бидний өмнөх юу болоод байрны төлөө амьдарчсэн. Байрны төлөө зүтгэж нэг юм байртай болоод зовж байртай болоод дараа нь өөрхий амьдрсан чимгүй жаргасан чимгүй нэг байр л авдаг жишээлбэл те альсгүй нэг өмчтэй болдог тэгэл өнкрөөд өгдөг дараа нөгөө үр хүүхдэн ч юм уу нөгөө байрыг аваад тэгээд одоо юу гэдгийг нэг бизнес хийх гээд нэг банкнд тавиад альсгүй болоод ингээд шатаад ч юм уу ингээд нөгөө хөхөн зараад идээд ингээд дуусчдаг. Нөгөө хүн өөрөө байрныхаа төлөө зовцсон байдаг байхгүй тий. Тэгэхээр нэг яг нэг юм юуг нь олмоор байгаа. Хэдэн хувь яах вэ? Алтан дундч. Ерөөсөө энэ амьдрал бол өөрөө алтан дундч юм байна лээ. Ерөөсө дундчаал их юмд битгий шун те их юм үлдээх гэж их одоо юу гэдгийг бүх юмаа өр хүүхдэд зориулах гэж те. За таныг сонсож байна та шууд утсанд холбогдлоо телевизээр. Байна уу? Байна. Сонслоо. За та зургтынхаа дуу аяархан боловчихгүй юу? За баярлалаа. За өнөөдөр чи одоо дэмжлэгийн хур бууж байна те. Энэ бол ямар нэгэн захиалгатай хүмүүс салгаагүй шүү дээ. Тийм шүү. Сонсогч байна. За юу асуух юм бэ дөө? Та утсаараа шууд ярихгүй юу? Зурагтнаасаа холдчиход. За юу асуумаар байна? Асуух юм байхгүй байна. Дэмждэг л гэж байна. Тэгэхээр бол манай телевиз би хэлсэн бидний ард ямар нэгэн олигарх гэдэг юм уу нам улс төрийн хүчин байхгүй. Ийм асуулт ийм тавиараа гэсэн юм байхгүй. Энэ залгаж байгаа улс бол чөлөөдөө залгаж байгаа. Би дараагийн зочныг авчи. За таныг сонсож байна. Ано. За 88 та дугаар байна. За таныг авчлаа байна уу? Байна. За орой минь. За асуугаарай. байна. За сайн байна. Би таныг уг нь их дэмждэг. За уг нь их дэмждэг. За. Тэгээд одоо энийг өөрөөр амнаас хүмүүсээс юу сонсох юм аа. За. Юу тэр үү? Таныг одоо улсын хурлын гишүүн байх чинь. За. Улсын
Яасан? Улсын их хурлын гишүүн болчихлоо. Та яар. Энэ одоо дамбын шиг. За. Дамбын шиг жаргал. Ихтэй баг. Энэ шар ихрах. Эднээс одоо таныг одоо улсын хурлын гишүүн болчихно. Өрөөч явж байгаа. Тэний хэвчээ сураг байдаг. За. Ойлголоо. За. Намайг улсын их хурлын гишүүн байхад ямар ч хүн миний өрөөнд орж ирээд эрхэтэлсэн юм байхгүй. Тэ. Харин улсын их хурлын гишүүн болохоос өмнө 90 хэдэн онд би бас янз бүрийн одоо тэ юу гэнэ юм хүмүүстэй бас нилээд бас үзэж тулалдаж явсан. Эрхкэтлүүлдэг нь би биш гэж хэлсэн. Тэгээд яг үнийг л хэлчихье. Би хизээч эрхкэтлүүлж тэгж яваагүй. Ер нь те хэнд ч дээрлэхүүлж бас яваагүй. Хүчинд бол автагдаж зодуулж явсан. Бас 5-6 хүнд пойлдуулж явсан. Гэхдээ би заавал одоо тэр энэ гэж тэр хүмүүсийн дундаас сая хэлдэг хүмүүс дундаас нэрийг онцлоод 1-2-ыг онцлоод яах вэ? Яршиг те. Тэгтээ нэг гар хөл одоо хугараад те ийм болчихсон юм бас нэг байхгүй яах вэ те. Би бас юм даана те. За хэлээ цаашаа яв. Танаа нам хэдэн гишүүнтэй вэ? Одоо аль бисар гишүүнээ эсвэлээд авсан уу яасан? Би зүгээр ингэж байгаа. Одоо яг одоо гишүүн эсвэлэх гээд нэг одоо хөөцөлдөөд ингэж гүгээгүй юм. Эрдэнэтэд 3 хоног спорт комплексийн урд одоо гишүүн бүртгэхэд нам байгуулах гэж гишүүн бүртгэж байгаа шүү дээ. 1100 гишүүнтэй болсон юм. Тэгэл одоо хангалттай шүү дээ. 800 байх хэвээр 1100 болголоо шүү дээ. Хангалттай. Тэгээд улсын дээд зүгт бүртгүүлсэн. Тэрнээс хойш одоо Эрдэнэтэд би албаас бүртгүүлсэн тий. Ард түмний хайрлын нам бүртгэгдсэн. Тэгээд тэрнээс хойш Эрдэнэтэд очиод би юу гэдгийг гишүүн эсвэлийгээл ингээл нэг их одоо гүйж яваагүй юм тий. Ард түмний нам гэдэг нэрээ бол буцаад авахэр болохгүй нэ одоо. Байгаа шүү дээ. Гэхдээ тэрийг яагаад тэгвэл шууд тэрийг болж байна. Ер нь ийм. Тухайн үед одоо 10 жилийн өмнө ард түмний нам гэж байгуулж яхад миний үжил бодол тий. Улс орноо хөгжүүлэх одоо санаа энэ зам гарц энэ болгон бол бас яг төлөвшөж тогтоогүй байсан. Сэтгэл юм байсан. Гэхдээ нэг л бас гарцаа олоогүй. Эргэн тойрноо мэдрээгүй. Юу алдаа болчихв. Гарц нь одоо энэс яаж гарах юм, юу хийх юм гэдгээ бас яг бүрэн мэдээгүй. Зүгээр нэг юм чиглэл маягийн юм одоо байсан. Тэрнээс хойш 10 жил хугацаа өнгөрөхөд их ч юм боллоо, их юм тохиолдлоо, их туршлага суулаа. Энэ хүмүүсийг чадахгүй гэдгийг бас харлаа шүү дээ. Одоо надтай хамт мөр зэрэгцэн арчсан намын дунд явж ирсэн нөхдүүд маань энэ улс орныг авч явж чадахгүй юм байна. Сонирхол энэ бүлэг фракц ингээд өөр юм байд юм байна гэдгийг эн чинь бас хүмүүст эрх мэдэл өгсөн хойно харагдаж шүү дээ, тийм үү? Түүнээс өмнө нь одоо эрх мэдэл арчсан намынханд эрх мэдэл очоогүй байхад юуг нь шүүмжилж, юуг нь харахав дээ. Одоо энэ 3 жил төр бариад юу хийж байгаа яасныг ингээд харангуут би за энд бол энэ хүмүүс өөр бодолтой, өөр санаатай, өөр менежменттэй юм байна. Эднэрийн зам гарц нь бол өөр юм байна. Миний зам гарц энэ юм байна, тэ? Өөрөөр хэлбэл ард би түрүү хэлээд байгаа шүү дээ. Ард түмнээ хайрлж, ард түмэндээ сэтгэл гаргаж ээж тэр ард түмнийхээ эд баялаг юмыг ард түмэндээ өгж, эдлүүлж, тэгж сайхан амьдруулж байж, тэ? Тэгж байж Монгол улс хөгжих юм байна. Улсын төсөөч хүртэр хийхдээ ард түмнээ хийх ёстой юм шүү. Цэцэрлэгээ барих юм, тийм үү? Сургуулиан барих юм, эмнэлгэн барих юм, эмнэлэгтээ хөрөнгө оруулах юм. Энд чинь ард түмний эмнэлгийг хийж байгаа, тийм үү? Ард түмний эрүүл мэндийг бид нар бодож байгаа гэж л хийх ёстой байхгүй юу? Түүнээс нөгөө баячууд маань дэртэ дэргүү гадаад яваад өмчлүүлж байгаа шүү дээ, тийм үү? Ингэж бодож ард түмнээ хайрлж байж энэ улс орн хөгжих юм байна гэдэг ийм оншийг би тавьчаад ард түмний хайрлыг гэдэг нам байгуулж байгаа. Та яг юуны хэмжүүлээ? Нарийн мэргэжил маань. За би бол одоо allgemein medicine. Ерөнхий германаар тий. За манайхаар ч одоо ерөнхий хэмжээ. Энэ манайхаар ерөнхий хэмжээ гэж байдгүй. За та шууд холбогдлоо асуултаа тавьж болно. Байна уу? Байна. Та асуугаарай. Гүндодогоо таашуу. За баярлалаа. Гэхдээ нэр өнөөдөр одоо дэмжлэгийн хор болж байна. Гүндодогоо таашуу. За баярлалаа. Өстөд байхгүй утгагүй шүү. За зүг тэрний төлөө би тэмцэж байна. Тий. Баярлалаа. Танд аль жаргал сайн сайхныг хүсье.
Ямар гоё юм. Дорндын аль сум уу? Дорнтой баян түмэн сумад ирж байгаа. Баян түмэн сум. Гэхдээ нэр энэ Монголын маань те 408 зохисоос те ярьлаа шүү дээ. Ямар сайхан юм. Түрүүн ховдоос те. Тэгсэн. Гэхдээ өдөртөө ингээд зарч чадах 52500 хийгээд за дунд нь явах ир хэмжээний бараа. Одоо зүгээр яг вэ. Тийм тэр бол үн. Тэгвэл яг хідээр зарах хэрэгтэй байсан тэгвэл. Үгүй миний бодлоор өсрөө 40,000-аас идэхгүй байх байсан. Өсрөө 40,000. Яагаад тэгэхээр нүүрсний олон ченжүүдтэй би зүгээр ярьж үтсэн л дээ тийм. Налахаас 27,500 биш тэрнээс илүү үнэтэйгээр аваад элэгдэл хоригдол нь бүр их байгаад багтал ашиг гардаг байсан гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг нэг өсөндөө тэр компаниг өөрөө бол их ашиг олчих гээд байгаа юм байна. Өөрөө бол их ашиг олчих. Уг нь зөв юм байсан. Одоо тэр ганцхан компани биш л тэр нүүрс нийлүүлсэн компаниг их ашиг оллоо гэдээ өөрөө тэгээд нь шүү дээ. Би өөр тэр чинь шүүх тэгээд үзсэн шүү дээ. 12 сая шуудаа хийсний 6 сая байхгүй болсон. Тэр хайцсангаар хариулж чадаагүй шүү дээ. За би болоод яг тэр бүх юм нарийн үзээгүй. За дараагийнхаа зочныг авъя. Та шууд утсаар холбогдлоо. Асуултаа шууд тавьж болно. Зургатынхаа дуугаа ярих юм болгочоод утсаараа шууд ярина уу? Байна уу? Байна уу? 88-та дугаар шууд холбогдсон байна. Ярээрэй. Тэр хүмүүс ажиглаас очдог байна. 88-44-т дугаар холбогдсон байна. Ярээрэй. 20 минут байна. За болидоо хоёлоо. Заавал энэ юуг авах хэрэггүй шүү дээ. Та асуултаа асуугаад явж байгаа. Ихтэй ганцных дундуур нь авъя тэхүү. Та Монголын улс төрийн амьдрал 16 онд яаж өрнө гэж харж байна? Ерөөсөө энэ байдлаараа. 16 оны сонгуул болох уу? Болно. Гэтэ би энд их сонь юмнууд болох болов уу гэж зүгээр бодож байна. Ард түмэн өнөөдөр их сонголтууд хийсэн л дээ. 96 онд ардчилсан намыг сонгоол те 2000 онд буцааж ардын намыг одоо махныг гаргаал тэгэл дараа нэг ингээл нэг арай нэг жаахан тэнцвэртэй дүү маягийн ингэж явуулаад тийм үү ингээл ягаа байхгүй юу эн чин дандаа ард түмний эрэл хайгуул сонголтууд хийгээд байгаа байхгүй юу энэ улс орныг зөв менежмент хийж өгөх нам удирдагч хайгаад байгаа байхгүй юу ард түмэн за одоо зүгээр судалгаагаар юу харж байгаа нэхээр энэ хоёр намч ер нь жаахан ард түмний итгэлийг алдсан ийм судалгаа бүр одоо жилийн өмнөөс гарчихгүй юу да. Ингээд энэ үргэлжлээд байгаа. Дээр нэмээд энэ эдийн засгийн хямрал яваад тэгэхээр одоо ард түмэн нэг тийм юу гэдгийг хүндэн ч юм уу те шин юм энэ төр ингээд хайгаад байгаа юм байгаад байгаа байхгүй. Энэ хоёр нам чинь жаахан мухардалд оруулчлаа л да. Ардын намыг 22 жил сонголоо. Ардчилсан намыг сүүлийн 4 жил тавьчлаа тий. Нэг л амьдрал урагшаа явахгүй л байгаа байхгүй. Тэгэхээр энэ гацаанаас яаж гарах вэ? Өөр яах вэ гэл ингээл хайгаад байдаг. Тэгээд тэн дээр л одоо энэ сүүлийн энэ хэдэн сард болох улс төрийн одоо янз бүрийн эвсэл байгуулагдах тэгээд өөр юу болох нь ирэх барьж байгаа ардчилсан нам бас яаж юу хийх нь тий. Тэгэхдээ одоо ч юу ч хийгээд оройтсан байх таа. Энх хоёрын оймс хоцолцуулсан асуудал зүг байсан уу буруу байсан уу? Энх хоёр гэдэг хүн үнэхээр улсын хөрөнгийг эдээд яав одоо шүүхөр бол энэ хүн эдсэн гин буруутай гэдээ ялсан. Тэгэл хүнд шунал гэж байдаг. Тэгээ зарим хүмүүс одоо тэр шуналдаа хөтлөгдөн үү болгоомжгүй гэнэ үү ингээд өөрийгөө бас юу гэж бодсон тийм одоо талаас ханддагч байж магадгүй л дээ. Тэгвэл би бол яг одоо энх хоёроос тийм их хэмжээний одоо мөнгө төгрөг юм олж ингэж илрүүлж гаргах чадаагүй л гэж бас бодож байгаа. Нэг талаас одоо юу гэдгийг одоо нөгөө татврын байцаагч тийм тий татврын байцаагч энх одоо тий ганц өх гэдэг нөхөр 20 тэрбум төгрөгтэй байсан ч юм уу альсгүй бол нөгөө өөр хин яалаа ингээ баахан мөнгөтэй л баг энэ ийм юм илрүүлсэн бол их амар одоо тий өөстө шуудлангин те гэтэл ингээд нэг юуны нэг байрны өвчлөл ингээл нэг юу болчихоо мэдэхгүй нэг иймэрхүү нэг юмд л явчуудаал гэж би зүгээр ойлгосон. Тэгээ хүмүүс хэлж байгаа. Өө хайгаад 17 онд элбэгдорч тэртээ бүр оймс хоцолцох нь байтгаа болно энэ маягаар гэж ярьж штэ. За одоо би далаалам биш. Далааламч юмыг урчилж харддаггүй юм бөө хувилгаан биш мэдэхгүй юм бөө хувилгаач гэсэн хэлж байгаа юм би зүгээр ойлгодгүй. Тэгвэл би энэ шудраг бус юм бас яваад байна штэ.
хэдэн одоо сая евро ингээд юунд нууцсан офшор дансанд хийсэн баяр цогт өнөөдөр их хурлын гишүүн би сайд ингээ улам мандаад яваад. Хөргөд ир чи мартамгаа хүн шүү дээ. Яах вэ? Болтой. Сая хэлдэгэл мартцсан шүү дээ. Та нар ингээд ийм ингээд явж байхад энэ Монголын улс төр энэ хүмүүс одоо энэ шудраг гарч мас гэж энэ төр байна уу те? Хөргөө мартцсан гэж яриад байгаа шүү дээ. Хөргөө мартцсан хүн шүү дээ гэдэг. Тийм л юм болж байна. Заавал Эрдэнтээс нэр дэвших шаардлага байсан. Төрсөн нутаг хөвсгөлдөө үзүүл яасан. За би хөвсгөлөөс 3 удаа сонгогдсон хөвсгөл маань одоо тий намайг 12 онд сонгоогүй тий. Тэгээ нэг нь за яг одоо гомдсон гинөө яасан гинөө тий. Би муу гишүүн байгаагүй тий. Яг гэхдээ ийм л юм болсон одоо. Шинээр мөр гаргаж амьдрий. Шинэ менежментээр шинэ нам байгуул. Би хэлсэн шүү дээ. Ард түмний нам гэд би 10 жилийн өмнө байгуулж ирсэн тий. Тэр намыг хөөе одоо буцаад түрээдэр бүгдээрээ нийлээд дахиад ингээд намаа аваад явъя гэж би хэлж болох. Тэгвэл би үгүй. Ард түмний хайрлах хэрэгтэй байна гэдэг би онц тавьсан. Ард түмний хайрлуул улс орны маань бодлого үр дүн сайн сайхан болох юм байна гэдгийг би ойлгосон. Тэрний төлөө явна. Тэгмээс ард түмний хайрлах шинэ нам байгуулъя. Эрдэнэтгээ тэр сайхан газраас те олон хөлийн газар, олон газрын хүмүүс цугласан сайхан үйлдвэрийн дэргэд те энд нэг дор хүмүүс цуглдсан 100 мянган хүн байж штэ. Очоод уулзахад хүртэр урамтай 10 хэдэн телевизтэй ороод нэг архив бүх хүмүүс телевизээр нь харцдаг те. Ард түмний тоонд нөгөө авилгалчид багтах орохгүй. Тэгэхээр тэднийг хайрлахгүй нэ. Тий. Миний бодлоор одоо бүгд найрах намын ард түмэн гэдэг чинь жирийн ард иргэд ядарсан өчсөн хүмүүсээ энэ хүмүүсээс хамгийн түрүүн өөдөн татъя гэж байгаа. Бүгд найрах намын дарга жаргал сайхан. Хуучны ард түмний нам, одоогийн ард түмний хайрлын намын дарга гүн далаа гэдэг энэ хоёр өмөлгөөр миний бодлоор Монголын улс төрт маш хэрэгтэй. Үнэхээр мундаг лидерүүд бий гэж боддог. Харамсалтай нь хоорондоо сайхан эвгүй болж чадахгүй. Уул нь та хоёр нэгдээд орох юм бол Монголын улс төрийн амьдралыг бас нэлээд өөрчилж чадхаар тийм улс гэж би боддог л дээ. Яагаад? Би хувьдаа одоо юу гэдгийг тэгж боддгоо. Тий. Хоёул заавал яах юм бэ гэж яриад. Лидер улсууд хоорондоо зохицдгоо гэж бас үнэн ба. Хоёр чадaltaй хүн. Тийм үү? Би хэнийг лидер гэж боддгоо. Жаргал сайхныг лидер гэж би боддгоо. Тий. Лидер хүн чинь өөр байдаг. Лидерүүд дөрвөн шинж байдаг. Би тий. Маш их туршлага. За, маш их мэдлэг. За юу. За маш их сэтгэл, маш их зүрх зорих, тий? Яг таатах чинь юу нэ вэ? За яах. Дараагийн зочноо авъя. За та шууд утсаар холбогдлоо. Байна уу? Байна. Байна. Та шууд утсаар холбогдсон асуултаа тавиарай. Байна. За асуугаарай. За байна. Сайн байна уу? За би гүнтэй шүнийг маш их дэмжиж явах шүү. Сайхан юм. За их баярлалаа. Та хаанаас ирж байна? Би Багнуураас ирж байна. За гоё юм. За. Тайшиг шодрох. Тайшиг шодрох хүн бол одоо Монгол байхгүй шүү. Одоо та бол одоо өгүүлэгч энэ улс төр. За баярлалаа. Монгол одоо би бодгоорээс янз бүрийн одоо халуун сэтгэл хийсэн Монголын гişүүдээс болоод таад нааш нь яасан шүү дээ. За ойлголоо. Их баярлалаа. За энэ одоо хүмүүс намайг их магтаж байна. Тэгээ би нэг юм хэлье. Яг вэ би Монголын ард түмний эдлэх ёстой хувь зайг нь эдлүүлье. Монголын ард түмэн энэ улс орныхаа эзэн юм. Тэ? Монголын ард түмэн сайн сайхан явах хувьтай хүмүүс юм. Монголд тийм нөөц бололцоо юм дүүрэн би тэрийг л би өгье гэж байгаа. Тэ? Түрүүн би хэлсэн шүү дээ. Би өөрийнхөө юмыг өгч байгаа юм чи. Ард түмэнд өөрийнх нь юмыг өгье. Тэ? Авах ёстой юмыг өгье. Ядахтаа би энийг газраас эхлүүлье. Газрын дуур булхай дээр Монгол даяар одоо бидний нүдэн дээр тий нүдэнд бидний хамар доор явж шít. Одоо ч явж гэн өмнө нь ч байсан цаашаа ч байж шít тий. Энэ болгон муухай юм хүртэр ингээд Эрдэнэтэд би эхлүүлээд тэрний хэдэн ядарсан ард түмэнд газрын нөгөө ихэд Эрдэнэтийн тэр цэрэг тэр цагдаа магдаа тий ямар төр засаг нь тэр арчилсан намын төр засаг ямар муухай хүний сэтгэлээр хөндөй хандж байна. Тэгэд би нэг зүйлийг хэлье. Энэ Элбэгдорд ерөнхийлөгч хэлсэн. Ард түмэндээ үйлчлэх гэж тий энэ төр засаг байдсан шүү дээ. Ард түмэндээ л үйлчлэх ёстой гэж тий Элбэгдорд ерөнхийлөгч хэлсэн. Уг нь бол тий.
Тэгээ Элбэг дээр ерөнхийлөгчийг би Эрдэнэтэд очиосоо гэж байгаа. Бас Эрдэнэтэд урд нь байсан юм байна лээ. Элбэг ерөнхийлөгчөө та энэ телевизийг харж байгаа болов те. Альсгүй ерөнхийлөгчийн ойр дотны хүмүүс хэн нэг нь харж байгаа болов та тэр сайхан үг хэлсэн ард түмэндээ үйлчлээч гэж. Төрийн албан хаагчид тэ төр засаг ард түмэндээ л үйлчлэх ёстой гэж хэлсэн. Тэр үгээ та тэр Эрдэнэтийхэнд очиод Эрдэнэтийн төр засгийнханд төрийн албан хаагчид нь хэлээч. Тэр ард түмний нэг хідэн гэрээ бариад тэр хідэн майхнаа бариад тэр нэг газрыг авах гэж байгаа. Тэгсэн чинь тэднийг тэндээс хөөгөө туугаа явуулчих юм. Дээрлэхэд доромжлоод гэрийг унгаагаад энэ чинь ард түмэндээ үйлчиж байгаа юм уу? Ингэж ард түмэнд үйлчилд юм уу? Элбэг ерөнхийлөгчөө та тэр Эрдэнэтийн тэр нэг мулгуунуудад хилээтгэж тэ ард түмэндээ үйлчилж байгаа чинь хаана байгаа? Би ард түмэнд үйлчлээч гэж та нарт хэлсэн билдээ Монгол улсын ерөнхийлөгчгээд тэр Эрдэнэтийн та нэг хилээтгэхээрээ тэ ямар амар муухай сэтгэлгүй ямар ард түмэнд үйлчлэн гэдгийг яасан буруу ойлгоцсон хүмүүс вэ? Эрдэнэтийн ардчилсан намын нөхдүүд тэр засаг дарга нь тий Дангаас өрн тэр Баасан жив гэж байгаа юм тий Дангаас өрн Орхон аймгийн засаг дарга. Баасан жив нь тэр Эрдэнэт хотын Баян өндөр манайхан дэмжихгүй байна үнэхээр ч. Мэдхгүй тэр нь яаж байгаа нь ерөөсөө надад мэдчихсэн газар биш тэнд биш те. Хуучин шоу юу одоо отхон бэлгийг одоо Монголын тэргүүн баян болж ирсэн те. Янз бүрийн одоо худал үн мэддэггүй зүйл сонин хэвлэлээр гардаг л да отхон бэлгээс хойш авгаагийнх нь Туяагийн нэр дээр Швейцарт 80 сая доллар байдгаа гэж үнэн худлыг бид мэдэхгүй. Тийм яриа байсан. Байсан тийм. Тэгэхээр үннийг мэдэхгүй юмыг одоо юу гэх байлаа. Тэгэхээр ямар ч байсан Эрдэнэтээс бол отхон бэлэг маш их хөрөнгөцсөн. Одоогийн дарга нар тэрний дараагийн одоо дараагийн бүхэл дарга нар бас л юм хийж байгаа. Тэгэхээр тэр Эрдэнэтийн Гокоос гарч байгаа тэр Зэснээс гарч байгаа тэр хажуудлалт нь орж байгаа алт мөнгнөөс гарч байгаа тэр баялгаас ард түмэнд нөхдлөөр юу хийх вэ? Хиймээр байна. Бас тэрийг хийвэл их зүгээр юм шүү Эрдэнэтэд. Газраас ийм юм тий. Үгүй би бүх фронт дээр одоо юу гэдгийг байлдаж чадахгүй шүү дээ. Ганцтай ч ганц автахгүй. Тэгэхээр би эхлээд газрын асуудлыг энэ зөвхөн Эрдэнэтийн асуудал шүү. Энийг би Улаанбаатарт Монголын асуудал болгоно. Тэ энэ шудраг ёсны бас нэг тэмцлийн нэг эхлэл юм. Яагаад шудраг ёс гэж яриад байгаа? Чи дөрөв хэлсэн шүү дээ. Энэ шудраг ёс Монголд байхгүй боллоо гэж. Тэгэхээр зөвхөн газар дээр жишээ аваад хэлээ л дээ. Өнгөтэй өөдтэй гайгүй газар одоо тийм үү энэ хотын төвийн газрыг ярьж байна те чухал газрууд те энэ хэний гараар ордын ард түмэнд очтгүй дандаа булхал өөрөөр явцсан энэ шудраг ус те Эрдэнэтэд ч гэсэн хүмүүс өөрхийн газраа авч чаддгүй хэдэн жил болдог өнөөхийг харамлаад өгдөггүй харин өнгөрсөн 4 сараас эхлээд би газрын тухай яриад энэ тэмцлийг би эхлүүлсэн байхгүй юу хэлж яриад ингээд явсан чинь харин өнгөрсөн 7 сард нэг маш хол одоо өстө хотоор бол долоон буудлын цаана тэр юуны цаана нэг 1000 гаруй өрхөд газар шийдмэр болсон аядсан байна л тий. Тэгэнгүүт нь би бүр арайчтэйгээд тэр А зэрэглэлийн газар нь ард түмэнд зааж өгөөд энэ газрыг та нар авах ёстой шүү гэд. Тэгээ та нар хүчтэй бол аавна гэд. Тэгээд хүмүүсийг урайлаад тэр газар дээр нь би гэр бариад. Оо нөгөө Эрдэнэтийн чинь 100 гаруй гэр бариад бас 100 гаруй майхан бариад. Ингээ суусан чинь ерөөсөө нөгөөдүүл чинь товтон дарамтлаад нөгөө цагдаа магтаа нөгөө төрийн албан хаагч нөгөө дарга нар нь үгүй ингэж ард түмнээ дарамтлагдаг танай гэр бол ард түмдээ үйлчлээ оо манай гэр мөрөө чи хураагаад аваад бүр зөвшөөрөл өгөөгүй гэж дээ юу гэд над зөвшөөрлөх өгөөгүй шүү дээ өгөөгүй зүгээр өөрөө бас дур мэдээ барьсан би бас би уриалж барьж байгаа байхгүй би бариад тэгээд бусад хүмүүс 2 цагийн дараа дараагийн гэр баригдчих ингээд оройн ихэд 10 гэртээ маргааш нь 40 гэртээ нөгөөдөр нь 100 гэртээ тэрний дараа 40 майхантай 130 гэртээ тэгээд сүүлчийн зочныг авчи нэвтрүүлэг дуусахад маш ойр за сүүлчийн зочноо авлаа та асуултаа тавина за та орсон шүү телевизээр байна уу байна уу 98 дугаар нь ярээрээ байна уу за таслаа. Тэгэхээр үзэгчтэй Плюс телевизээр өдөр болгон би сая харж байгаа. Плюс телевизээр өдөр болгон 20 цагаас 21 цаг 30 минутын хооронд явдаг дотн энэ дэр нэвтрүүлэг DD антенаар мөн Sky сувгаар мөн сансар телевизээр орон даяар сасагдж байгаа Улаанбаатарт сасагдж байгаа
тун удахгүй Улаанбаатарч Univision-ээр гарах болно. Тэгэхээр манай өнөөдрийн зочноор улсын их хурлын гишүүн асан, эрүүл мэндийн яамны сайд асан, мөн одоо ард түмний хайрлын намын дарга Намзовын гүн далаа оролцож байна. Нэвтрүүлгийг хөтлсөн Шудраг иргэдийн фронтын тэргүүн Арслан. Тэгэхээр би танд сүүлчийн 1 минутыг өгье дээ. Одоо яг 2 минутын зай. Тий. Тэгэхээр би энэ дээр ийм л зүйлийг хэлье те. Түрүүн хүн болвол тэгж юм лээ. Та их шудраг хүн гэдэг надад те. Яг би тэгэхэд баярлаад би нэг шудраг гих гээд байгаа юм биш те. Би зөвхөн ийм л зүйлийг хэлээд байгаа. Монгол улс яагаад өнөөдрийг хөгжөөгүй гэхээр те. Монголын төр засаг, Монголын удирдлага, одоо ялсан намын одоо удирдлага дарга нар Монголын төрд, Монголын ард түмэнд хонцын сэтгэлээр хандсан. Сэтгэл гаргаж байгаагүй, хайр гаргаж байгаагүй юм те. Тийм болохоор дандаа бодлого нь буруу. Тэ? Монголын ард түмнийг хайхардаггүй, хайж явж исэн болохоор ард түмний хизээж бодож байгаагүй болохоор тэ нөгөө үр дүн дандаа буруу. Дандаа өөрсдийгөө хувийн эрх ашиг, бүлэглэлийн эрх ашиг тэ ашиг хонжоо хайсан. Ийм болохоор Монголын бүхэл баялаг, сайн сайхан бүх бизнес юм тэр дээгүр дарга нарын гарт очсон. Залхаа булхаа хүнийг боддоггүй этгээдүүдийн гарт орсон. Тэгээд ард түмэн маань хоосон хоцорсон. Тэг. Нэг. Тийм учраас нөгөө сэтгэл байвал хүн юм хийдэг. Сэтгэл байвал үр дүн гардаг. Тэг. Сэтгэлгүй бол сохор гэдэг байхгүй юу? Төр бол сэтгэлгүй байсан учраас сохор байсан байхгүй юу? Тэрийг л би бас энэ ард түмэнд хэлээ. Тийм учраас би энэ ард түмний хайрлыг гэдэг те хайр сэтгэлтэй гаргах ёстой юм гэж үзэж те. Тэгхийн болвол ямар ч ийзэм, ямар ч одоо ардчлал юм хэрэггүй. Ардчлал гэдэг чинь ерөөсөө те нэг ийзэм те социализм, коммунизм юу гэдгийг капитализм гэдэг юм биш юм. Ардчил гэдэг чинь ард гэдэг үгнээс гарч байгаа. Яг үнэндээ бол те тэр чинь демокраси буюу демо гэдэг чинь ард түмнийг хэлдэг байхгүй юу? Демокраси гэдэг чинь ардчил гэсэн үг те. Демо гэдэг нь эртний грекээр ард гэсэн үг. Ард түм. Тэгэхээр тэр эртнээс хүмүүс бол те одоо ард түмнийхээ төлөөл явуул болно гэж ингэж энэ одоо үзэл санааг гаргасан байхгүй юу? Одоо тэгээ сүүлд нь энийг бид нар ард түмний хуурдаг хэрэглэл болгоод явсан байхгүй. Тийм биш ээ. Жинхэнэ утгаараа ард түмнийгээ бодоод ард түмэндээ тэр юмыг нөх юм бол улс орон хөгжнө гэж те би ингэж хэлсэн юм а. Тэгээд би бас энэ газрын төлөө тэмцлийг энэ ард түмний төлөө тэмцэл тий ард түмэнд газрын нөхий тийм үү ард түмэн хизээж газрыг шударгаар авж байгаагүй. Тэгэхээр энэ Эрдэнтээс эхэлсэн энэ тэмцлийг Монгол даяар одоо үргэлжлүүлнэ гэж энэ ингэж би газар дээр энэ чинь том үйл хөдлөх хөрөнгө байхгүй юу? Улаанбаатар дүүргийг огцруулдаг огцорч штэ болохгүй. Огцруулаад хийн штэ тий. Цаашдын ажилд амжилт хүсье. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгээр маргааш өдөөс өмнө давтна. Бид нар интернетээр, фэйсбүүк дээр 50 тэгээд маргааш орой 20 цагаас дараагийн зочноо та бүгд хүлээн авч сонирхороо. Баярлалаа. За сайхан амжилтгаарай. Бүхийн бүртгэлтэй байсан тохиолдолд булгай хийх боломж бага байдаг. За орой мэндийг хэлээ. За орой мэнд. Асуудлаа ер нь шууд эрхлэе гэж бодлоо. Бас TV-гээр 20 цагаас 21 цаг 30 минут. Шударгаасаа болоод зарчимчаасаа болоод жигдсэн ажилгүй болсон.